Итгэл гэсэн чинь надаа. Тэгтээ монголчууд одоо эвдээ байсан үед л амар гэсэн. Тийм тий. Нөгөө том хааны чинь ганц баримтлсан юм эвдэл байх шүү дээ. Ингэж яагаад эвдээ байлгацсан болохоор л Бидний өвөө тий. тийм шүү дээ. Бидний хайртай өвөө чинь. Та бүхэнд энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой. Мэдрэмжийг сонсогч үзэгчдтэй хуваалцахыг зорддог Хөг Тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ энэ удаагийн дугаартаа Яруу Арт Production-ы продюсер, хөгжим зохиогч, дуучин Сааса буюу Санчир хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. Захирал шүү. За ойлголоо. Албан тушаал доошлуулж яриа. Үүсгэн байгуулагч те. Үүсгэн байгуулагч, санаачлагч. Тозын дарга. Тозын дарга. Хамгийн том хөвцөө эзэмшигч байх нь шүү дээ. Зөв үү? За гадаас цас орж байна. Өвлөө өлрөл эхэлж байна. Ер нь сэтгэл мэдрэмж хэр байна? Ойрын сайн сайхнаас хаваалцал. Гоё шүү дээ. Ховтой хур бараанаар гэдэг шиг. Цасгүй байж байгаа яг энэ өдөр яг танаа нэвтрүүлэгтэр болсон чинь айгүй гоё цас ороод яг тийм цаг мөчтэй таарж ирлээ. Сэтгэл маш өндөр байна. За тэгэл одоо уран бүтээл, урлаг уран сайхан, бизнес 8 амьдралын үед маш гоё амжилттай гоё жил байна. Уран бүтээл гэсэн маш өндөр сайхан өдрүүд маань үргэлжилсээр байж энэ да. Маш их хөдөлмөрийн донд л явна да. Тэгж гин одоо нөгөө манай ах экстрийн үед их ярьдаг байсан шүү дээ. Нөгөө яг өсгөлөн гэдэг юу чамайг өсчиж ороод юу чамайг хиймээр гэдэг шиг нойрч хүрхээ байгаад нэг тийм цаг үе дээр л явж ин да. Би өөрөө ч оролцсон нэвтрүүлгийг үзчихсэн чинь тэн дээр 4 цаг унтдаг гэдэг. Тийм. Одоо хэвээрээ одоо өчтөр шөнөхэд чинь 3 гэж унтаал өглөө 7 гэж босоол. Яа. Тийм. Тэгээд одоо тэрэндээ ч гэсэн сурцсан биз дээ. Ер нь энэ сурцсных байна уу? Ер нь. Тийм. Хүн ер нь эртсэрчл чадвал зөндөө юм амжуулаад байна гэд байгаа шүү дээ. Тэг яг нөгөө эрт сэрхтэй гол нь биш юм шиг ба миний бодлоор. Одоо хүний амьдрал чинь нөгөө бие махбод нь ч гэсэн өөрхөө дийлдэггүйгээс шалтгаалаад нэг 24 цагт байгаад байна шүү дээ. Нэг өдрийн бүтээмжийг бодохоор. Тэгэхээр аль болох бага зөв цагтаа бие амраагаад олон цагт хөдөлмөрлөх, олон цагт юм амжуулах гэдэг юм руу орохгүй бол угаасаа нэг юм чи өөр ийм хурдтай хөгжиж, ийм хурдтай ийм олон өрсөлдөгч нүнд байгаа юм чинь дээ. Тэмцэхгүй болохгүй шүү дээ. Нэг юм хурдлаад нөө сошиалын одоо хөгжилт гэхүү одоо энэ чат GPT хиймэл оюухан гэхүү те. Нэг л өглөө бүр юу ч мэдэхгүй болчих маталтай л болчоод байна л да. Ер нь тийм шүү дээ. Байнгын л одоо эрэл суралтай хурахгүй бол те. Мэдлэгч өөрөө сошиал руу технологи руу орцсон. Одоо тэгээд бүх юмыг л тийм юмнаас асуудаг болсон байна. Бүх мэдлэг яг холбогдчихлоо тий. Тэглээр. Chat GPT, DeepSeek ер нь хиймэл оюухан хэрэгжилж байна. Ер нь хэрэглэхгүй байхыг тун их хичээж байгаа. Гэхдээ зарим нэг зүйлээс, зарим нэг захиалагчийн зүгээс AI-тай холбоотой юм дээр ирэхээр ялтчгүй ганц нэг орж таарж байна. Тэрнээс биш яг өөрийнхөө оюуныг өөрийнхөө сэтгэлд одоо бодож байгаа, өөрийнхөө хүсч мөрөөдөж байгаа юм хийхийг олон их илүү их зорж байгаа. Тэмцэж байна. Хятад 13 жил байж байгаад ирсэн гэдгсэн шүү дээ. За мэдээж Монгол хүн байгаад байдаг. Оюутан болоо явсан байлээ шүү дээ. Ажиллахаар явсан. Ер нь л ажиллах гад явсан уу? 13 жил байх одоо яг тэр 13 жилийн хугацааг яг юу тулуулж байна? Чи бас их хугацаа. Тийм. Ер нь ийм одоо бидний үе юм уу нэг арчлал энэ төр гараал нийгмийн ороо босгоо үеийг яг хоолтой хоолгүй тэмцэж энэ төр явсан үе. Ер нь тэр зүйлэл хитрүү явсан л да. Тэгэл залуу хүн ар гэрээ яах вэ? Тэгэл ер нь айлын том хүүхдүүд чинь тэгэл нэг эцэг байхгүй бол эцгийнхээ үүргийг энэ төр нэг тодорхой хэмжээнд үүрээд явдаг штэ. Тэгээ тэр зарчмаараа л хятад улс руу явсан, ажил хийх гэж явсан. Гэрүүлээд хижээхийн тулд гэдэг шиг яваал. Тэгээд сохор азар нэг ээжээс минь ааваас минь гэдэг юм уу өвөөнийгээс минь гэдэг юм нэг юм бурхны нэг жоох өгөгдөл авьяас гэдэг юмтай азар байж тараа тэндээ очиж дуулаад тэгээд тэндээ үргэлжлүүл сураад хөгжмөө сураад тэндээс бүх олох мэдэх юм олж ирээд мөн дээр нь их хүн амтай газар мөнхийн өрсөлдөөн донд чи ирвэ хойшоо 1 минут залхуурах юм бол хойшоо 1 минут хэвтэх юм бол чамайг
орлоод чамаас илүү гараад ирэх хүмүүс ар ардаа очрлоод хэдэн мянгаараа байгаа тийм зах зээл, тийм амьдрал тэмцэл донд. Тэгэхээр тэндээс бас энэ одоогийн нөгөө 4 цаг унддаг чинь тэндээс эхэлдэг юм уу гэдэг юм. Одоо яг хийж байгаа энэ хов хүний мөн чанарын энэ амьдралын зарчмын юмыг бас тэндээс олж ирсэн юм болов гэж боддог шүү дээ. Анх бол хөвгүн яваад залуу болоод төлөвчж ирсэн байна. Тийм, ер нь бол дөнгөж 20-той шахуу яваал ээжийнхэн өмнөөс гараал гэдэг шиг яваал. Тэгэл тэнд чинь амьдралын сайн муухайг бүгдийг нь үзэж шүү дээ. Баар гэдэг ажлыг хав тэнд байгаа хүмүүсийн дунд яригддаг яриа. Нэг хөлн шорон дээр, нэг хөлн шоронд явдаг гэдэг. Нийгмийн газар газрын янз янзын амьдралыг ойлгох өнцгтэй янз янзын харж бай, цагаанч бай юмыг үзсэн баян ядуу бүх хүмүүс тэр газар цугладаг. Цуглахдаа бүгд хүний сэтгэлийг одоо хамгийн өндөр түвшинд гаргадаг арх ус үедээ байдаг, тийм үедээ байдаг. Нэг орой 4-5 зуунтай ажилдаг. Тэгээ тэр хүмүүсийн сэтгэл санааг ойлгох, тэр нийгэм донд чинь одоо хүн зод олчихгүй шиг, сайн муу юмд орчихгүй шиг яваад 10 хэдэн жилийг тэндээс гаргадаг чинь бас нэг том бүх өөлөө ярьдаг ус таглаан байхгүй гэдэг шиг. Тэр чи одоо айтаахан бие авч явахаас ахуулаад сурж төлөвшөх, сурж мэдэх, өөрөө чадвар суух. Тийм, аль тал дээр л нөлөөлнө л дөө. Тэр чинь тэгээд хүний газар байж иж эх орны үнцнийг мэдэж авна. Хүний газар байж иж өөрийн гэр орноо, ээжийнхээ, хүний газар байж иж адилхан Монгол үнэ хайрлах. Тэр гэдэг ян бүх юм зүйлүүд хүн төлөвшдөг юм шиг байна. Мэдээж очиод 20-той очиж байгаа хүүхд очиод мундаг байна гэж байхгүй шүү дээ. Тэгэл эхний 6-7 жилиг бол дамар иргэн. Хятад улс ч өөрөө шоу зингээний газар арх дарсан бэлэн. Тэгэл олон сайхан монгол залуучууд ийш очиж уруудж байгаа юмуд бас байна. Тэндээс чинь тэгэл ухаанаараа жоохон үдсэн амьдралын туршлагаараа энэ төр гарна. Сайн яваа залуучууд ч гэсэн байгаа шүү дээ. Тэгж туулаад ирсэн дээ. Аав ээжээс одоо жоохон ч гэсэн үүдэл өгөөд бас энэ авьяастай гэдгээ мэдээд тэ энэ зүйл дуртай болсон түүхэн ер нь хэзээс эхэлж вэ? Би ч манай ээж намайг ерөөс тоодгүй байсан. Ээж яг манай нөгөө одоо ямар болж байгааг мэдэхгүй байна. Би нөгөө өөрөө 21 аймгийн энэ театр жуулуудаас жоохон олдцсонтэй нөгөө хувийн миг яваад болохоор. Яг тухайн үед байхад бол 21 аймгийн театр жуулууд гэдэг чинь хамгийн цалин багтай. Тэгээ ер нь хэцүү байсан шүү дээ. Театр чуулга соёлын төвүүд байгаа тийм. Тэг ингээд хөөх юмтэн тэгэл тэр урлагийнхан чинь одоо нэгт урлагийнхан бид нар чинь ер нь спортын чинь нэгт нөгөө дуртай гэдэг юм байгаад шүү дээ өөрсдөд нь. Хайртай зүйлээ уягдчиад байдаг тийм. Тэрэндээ чаавас болоод амьдралаа жоохон хойш нь тавьж явдаг тийм. Цалин мөнгөө тоохгүй энэ төр явдаг. Байсан үед. Байсан болохоор миний ээж өөрөө бидний урлагаар явуулах ч дургүй байсан. Урлаг ер нь дэмий гэдэг. Та нар урлагаар явахаар яг л миний амьдралыг татнаа гэд ингээд идэг байсан. Тэгээ манай ээж тоодгүйсэн. Тэгээ би 10 жил байхдаа 8 дугаар ангиас эхлээд 7 дугаар ангиас эхлээд одоо ч нэг дотор нэг юм дуртай юм шатаад байна шүү дээ. Өөрөө төгөлдрөөр оролдоод сурах гэдэг. Тэгэл одоо ээжийнхээ ажилдаг театраас жижигрүүдэд мөн ч хөөгцөн дөө. Ядаргаатай юм яваач ээ. Тэнд төгөлдрөөр байгаа. Тий өөр газар байхгүй юм чинь тэгээд тэнд чи орол одоо эхлээд ингээл ганц нэгээр нот ингээд тоол сурдаг байж байгаа. Сүүлдээ ингээл 2 3 болгоод тэгээд сүүлдээ давраад диктоны дуунуудын анх төгөлдөр дуунуудыг бүгдийн ихнээс нь хосонгийн дуйл гэдэг CD-г нь сонсголоороо өөрөө бүгдийг тоглож сураад тэгжэл яг урлагт орсон даа. Тэгээд 10 жилээ төгсөөд манай ээж намайг мөс одоо өөр ямар сургуулиуд тийм сургуулийн хуваар авахулах гээд байж ахт нь би оргон зайл цухтаагаад урлагаас өөр салбар руу оруулах гэдэг шүү. Тий. Оргон зайл цухтаагаад тэгээд сойстой шалгалт өгöd тэнцээд. Тэгээд сойстой 1 жил сурсан болоод тэгэл бас л нэг ар гэрийн гачглын янз юмар болж яаж тэгэл их дотор явсан да. Дуулаач анги байв уу эсвэл хөгжмийн зохиолч анги байв уу хөгжимчин байв? Дуулаач анги шүү дээ. Дуулаач анги ухнаа агш одоо бурхан болцсон ухнаа агш дуулаачаар шавь нь болол. Тэгээд ухнаа агшаас жилийн хугацаанд бас хөөрхөн жилийн хугацаанд нэг юм одоо юу хин холооны тайлт мэлт нэг жоох юм ойлгож аваад тэгэл их дотор гарсан их дотор очивол бааранд яг амьд хөгжмөнтэй боцодлтол. Тэгэл уучраалсан шүү дээ. Гэтэ ер нь энэ хөгжим хийн үү тэр тусмаа энэ урлаг байна уу? Дуу дуулах уу ер нь асар том юу?
практик. Туршлага. Яаж дуулах уу? Одоо ингээл залуучууд ч ингээл дуучид ирдэг ингээл тэр яг нэг хэвийн ч юм уу те ингээд болоогүй тэр нь адамгууд мундаг дуучид ямар байгаад байна гэхээр дандаа олон газар дуулаад энэ тэнд ойрлол чарлаад явж исэн нөхдүүд ядчил нэг хоолоогоо яаж гарах вэ? Яавал надад цогтөг вэ? гэдэг юм уу те. Тэр сонсож байгаа хүмүүсийн нэг амьд энерги бас байгаа шүү дээ. Тэрнтэй харьцах, тэрнийг мэдрэх тий. Тэгэл ерөөсөө ер нь дэлхийд дахина альваа зөвлөгдөгчөөсөө тэр чигээрээ туршлага юм ба гэж. Гэхдээ одоо тэгээд хийхгүй одоо 1000 судлаад байх тий. Тийм шүү дээ. Ер нь тэгэл сүүлийн үед одоо яхаа сошиал дээр ингээд хүмүүс их ярьж байна л да. Монгол киног ингээд үздэггүй. Та Монгол кино ч юм л олиггүй штэ энэ гэдэг тийм хэсэг бүлэг хүмүүс байна. Манай монголчуудын кино энэ гэж юу байдгийг энэ гэж ярьдаг хүмүүс их байна. Үзсэн нэг нь кино таалагддаг энэ гэж ярьдаг хүн байна. Тэгэхэд миний бодлоор бол Монгол улс бол өөрөө жижиг орн. Би энэ кино хийж залуучдаг л үнэлдэг. Ийм санхүү төсөв донд ийм баг зэрэгтэй тий манай охч масрал маш байгаа байхгүй юу. Тэнгүүд манайх монголчууд тэнд Холливуд 300 хэдэн сая хүнтэй хятад улсыг тэрбум арван хүнтэй зах зээлтэй харьцуулаад киног нь харьцуулаад байдаг тий. Тэгэхэд өнөөдөр манай монголчуудын бүх салбар ер нь спортынх байна уу, урлагийнх, киноных, дууных, хөгжмөнийх байна уу тий. Би бол яг энэ оронд байна гэж бодоход хамаагүй дөрүүлж илүү алхаж байгаа. Тэ энэ санхүү мөг энэ төсөв энэ нэг юм энэ масс донд бол маш чанартай кино уран бүтээлүүдийг хийж байгаа. Одоо тэгэл жижиг гэж хологдохгүй л өөргээд аль олимпиад манай монголчууд, аль урлаг соёлын тэмцээнд монголчууд, аль кино наадмууд монголчууд явж штэ. Оюуны наадам тий. Оюуны наадам, спорт. Бид нар тэгээд цөөхөлөө ирнэ илүү бүтээлч яваад байгаа юм лөө. Бүтээлчээс гад би бол бүтээлч гэж үл хэлж чадахгүй. Оюуны бүтээлч биш үү? Бүтээлч гэж хэлж чадахгүй. Би хятад байхдаа нэг юм амар сайн ойлгож байсан. Монголчууд гентэй хүмүүс байхгүй. Төрөлхийн авьяастай. Өгөгдөлтэй. Төрөлхийн ухаантай. Биний найз анзаардаг бол хэрвээ монголчууд гадаадад за тэрцэн маань дундад Азад цаашаараа алхаж байгаа нүрт биеийн нүртэл биений дээр хилэмж алхаж байгаа нуруу туруу тэ өв тэгш байгаа байдал шал өөр штэ. Монгол хүний гудамжинд хэдэн мянган дунд явж хат харалтай. Царай зүс. Ер нь баг улсаараа царайны төвш өндөрт ордог хүмүүс штэ. Хүч чадал. Надад бол яг шоргоолч шиг ажиллаж хүмүүс өгвөл биш. Тэ. За тийм ээ. Хятадууд бол амар. Хятадууд би зүгээр нэг л жишээ аваад яагаад гитарчин, монгол гитарчин, хятад гитарчны хоёр ялгаа. Хятад гитарчин бол өглөө 8 цагт босоод ганцхан юм бэлдэн. Тэгээд өдөр 2 цагт завсарлаад 30 минут амраад хоол идчихэд дахиад бэлдээд орой 8 хүртэл бэлдээд ингээд өдөр болго ингээд байждаг. Тэгээд монгол гитарч бараг бэлддэг. Тэгтээ хийж байгаа бүтээж байгаа тэтэртэй бараг адилхан бараг илүү ч байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр өөрөө монголчуудын нөгөө өгөгдөл авьяастай ген гэдэг юм. Нөгөө бүтээлч гэдэг нь илүү креатив юм болов гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо цөөн хүн дотроо бид нар одоо өнөөдөр Монгол улс хэдэн за жилд хэдэн дуу гардаг. Тийм шүү дээ. Бол их тоо гарах баха. Аим шүү дээ. Өдөрт гэж ярьж шүү дээ. За ер нь бол өдөртөлтөө. Өдөрт бас мэдэхгүй байна. Зарим нэг өдөр бас дуу гараагүй өдөр байх юм бас мэдэхгүй. Жилд гэж бодоход бид нар яг эсвэл энэ нөгөө бүрэн тусаар тогтносон улс гэдэг энэ үндснээсээ ч байж магадгүй. Тэгвэл бид нар дэлхийн хаач одоо 3,500,000 хүн донд харьцагдахад хамгийн олон кинотай, хамгийн олон дуутай, хамгийн олон юм оюуны юм бүтээлүүд гардаг. Авьяастай байхгүй тэр чинь. Бас тийм. Тэгээд одоо нөгөө спортын бас чанараа яриул гээл эхлэх юм бол одоо тэгээд бас байж тээ. Тэр чинь өөрөө л нөгөө уг үндсэн суур өгөгдөл байгаа байхгүй. Оюуны юм дээр ч нөө илүү ухаантай байна. Дуу хөгжим дээр ч илүү одоо мэдрэмжтэй гоё байгаад байна гэдэг юм те. Хятад 13 жил байсан гэд дахиад нэг асууч. Ер нь хятад одоо хүмүүсээс бид нар бол мэдээж одоо тэр хүмүүсээс мэдээж өөр. Өглөө болгоно 8 цагт нэг зүйлээ бол тавтахгүй. Тавтдаггүй байх. Яг го тавчих хүмүүс байгалах. Гэхдээ тэр эдийн засгийн том гэхээсээ илүү одоо тэр наад захын шууд тэр хүмүүсээс нэг энийн л бид нар ингээд нэг хулаа тавчих юм бол гэдэг юм байна. Тэг байгаа шүү дээ, байлгүй байх. Зөндөл байгалах л та. Тэг атаархаж хөвгтөл юмнууд байгаа шүү дээ. Зөндөө байгаа.
хамгийн наацхан жишээ хятадууд бол амар гоё бие биенийгээ гэдэг бүлхэмдэж чаддаг хүмүүс. Хаана одоо тийм бас Монголч гэсэн нэг хятад ирлэх гээл бөөнөр агшхалтаа юм яриад гараад ирчих шүү дээ. Энэ бол энэ улсын өнөөдрийн төвшөнд мундаг явуугийн ганц том үндсэн лог, үндсэн ард түмний сэтгэлгээний. Монголчууд бол бие биенийгээ дандаа дэвсэлж идэг. Дандаа доош нээж идэг, өөрөөс нь илүү гарах нь гэж үхдэг. Тийм учраас түрүүн хоёулангийн нэг ярьж байгаа эго гэдэг үг чинь их зан гэж ойлгоддог. Хятадууд бол тэр мундаг штэ. Бүлхэмдэлтэй, бие биенийгээ өөдөн татдаг. Бид нар бүгдээрээ нийлж чамааг дэмж дээш наргадаг. Чи дээш нарахаар бусдыг буцааж хэрдэг. Энийг л хамгийн дөрөнд би Монголд нэвтрүүлэх юмсан гэж боддیں۔ Өнөөдөр би яг имзгэлдэг ганц зүйл дээр ихгүй. Баар зангийн газар ч юм уу, зүгээр гудамж нь паб ч юм уу. Монгол залууч дандаа биеийн луг цэхийг их гээл пэдэлцэл. Дангалцаал. Нэг л том хүмүүс, лаг хүмүүстэй. Ясын дээр маргааш цагийн газар хамгийн гүлгүүлээ сууж идэм биш гэдэг шиг. Тэгэхэд хятадууд баар саундаа яадаг гэхээр ресторанда, пабда, гудамжиндаа яадаг гэхээр хоорондоо хөвтэй. Найрмалтай. Энийг л Монголд бий болох юмсан гэж би чин сэтгэлээс үздэг шүү дээ. Бид нар энийг яг одоос ч гэсэн хуулчих болох зүйл байхгүй. Тийм шүү дээ. Ер нь бол ийм учраас яг ийм сэтгэлгээтэй доороосоо дээшээ хүртэл явж байгаа юм хүмүүс дээр гарахаараа бусдыг гаж ирдэг. Улс орноо ингэдэг байдгийн болов уу гэж би үндсэн ясан тэр нь байдгийн болов уу гэж зан хоёрын хувьд гэж боддог. Тэр нэг олон мянган жил олуулаа амьдраас сурсан хүмүүсийн онцлогч байж магадгүй. Тэ. Яг нөгөө төс тас гэлгээд зовлон их үзсэн хүмүүс тийм байдаг шүү. Солонгосчууд ч юм уу, Япончууд ч юм уу уулзахаар хоол идсэн үү? Хоол идсэн үү гэдэг үгний цаана юу вэ гэхээр биеиндээ санаа зовж байгаа үг байхгүй тэр чинь. Чи өлсөө явж байна. Хайрын яваад байна шүү. Монголчуудыг бид нар бол азтай хэдэн малынхан буйнаар бас нэг хэдэн ухаантай өвөг дээдсийн буйнаар бид нар бол энэ олон 8 жилийн түүхэнд бол дээрлэж явсан нөхөс дээрлүүлж явсан бол цөөхөн шүү. Сүүлийн нэг 100 жил ч юм уу 200 жил ч юм дэгсэн болохоос биш. Өмнөх мянган жилээр нь хэдэн мянган жилээр нь ихэд монголчууд дандаа дарамтлж дээрлэж туйлж явсан хүмүүс байхгүй. Тэрэндээ бас байгаад байна гэж би боддоо шүү дээ. Би нэг тэрний Юан гүрний хавиланд Монгол хүн одоо хятад хүнтэй ингээм муудалцах юм бол ингэн. Хятад хүн монгол хүнтэй муудалцах юм бол ингэн гэсэн нэг юм амар эрсдэс хууль байсан байхгүй. Тэгэл би одоо бидний өвгдээц те тэр ч одоо дэлхийн хамгийн том эзэнт гүрний эзэн суудсан. Тэгэхээр тэнд байсан монгол хүний тэр одоо юу вэ? Одоо тэр эго болстой эгон тулцсан те. Агуу хүмүүс байсан боохгүй. Тийм шүү тэр. Онцлог тэр. Тэгэхээр одоо миний амьдрал дээр ч юм уу өөр найз нөхдийн маань амьдрал дээр ингээ харахад өлсөж үдсэн хүн л өлссөн хүний үн цанийг мэддэг. Өлсхийн зовлон мэддэг. Юмар дутуу байсан хүмүүс, дутуу өссөн хүмүүс л хүн юмар дутаж явахыг ойлгодог тийм тийм. Баян цатгаландаа хүн мөнгө зээлээд юм явдаг байхгүй юу? Тэр хүн мөнгөгүй энэ асуудал ямар хэцүү байгааг нь ойлгодог учраас мөнгө зээлдэг. Тийм учраас тэр солонгосчууд, японочууд, хятадууд тэрийг үзсэн олон жил өсгөлөнд нэрвдэж олон жил хүнд дарлуул дээрлүүлсэн тийм. Ийм байсан учраас хоорондоо их бүлгэмдэл сайтай, ийм нэгдэлтэй. Хятад жоохон 3-4 настай хүүхэд мод уулдаг шүү дээ. Мод уулахаар уулдаг. Яа. Хүмүүжилт зааж. Чи энэ улс орныг мод нэг өвсөөрнө гэж хайрлаа. Ингэжээж нөгөө одоо тэр бас нэг коммунизмын үзэл санаал байдаг баг л да. Гэхдээ манайх арчсан орн зөв. Гэхдээ бид нэр өөрсдөө гэр орондоо ороод гутлаа тайлаад гэр орноо шороо болохгүйгээд эд огчлоо хайрладагтай адилхан энэ улс орны чинь хар нь ялхаас нь багаас нь ингэж ойлгуулж өгч хайрлуулахгүй л ирээдүйд тэгэл одоо нийгэмдэр бүгдээрээ гайхал орлол уусдаг хүнс өгнүүд ингээл идлээ уулаа улс орноо хайрлсан бүгд чинь ерөөсөө миний бодлоор бол 1-2 хүн солихтой биш. Үнс ухсанаас нь багаас нь ойлгуулж тавихгүй бол өөрчлөгдөх юм биш гэж би боддог шүү дээ. Бид нар тэгтээ яасан бахаа. Ихэнхдээ дээрлэхүүлээгүй гэдэг шиг надад нэг тийм бодлоо өгөх. Бид нар эхнээсээ ингээд ийм л байсан байх. Зүгээр нөгөө монгол хүний одоо боловсрал гэдэг юм уу? Одоо ахуйгаасаа сурж байгаа тэр нэг гэр бүлийн боловсрал ерөнхийн нэг суур боловсрал дээр нэг хэдэн жил ч юм уу доголдол үүссэн баг.
Тэрний эффект нь одоо ингээд тий. одоо сайн муугаа дуудалцаад яваад байна. Одоо энэ шинэ гарч ирж байгаа одоо энэ түүхийг бүтээх гэдэг манайх ч хамгийн залуу орон шүү дээ. Залуучууд гэдэг. Энэ хүмүүс харин сайн цаг их авчрах байна. Энэ яг юу модоо хайрлаад, бутаа хайрлаад, зүлгээ хайрлаад. Тий. Хүн ингэдэм бил. Өнгөрснөө бодож амьдэрдэг, ирээдүйдээ итгэж амьдэрдэг байхгүй. Ирээдүй одоо бид нар хүн болгонд гэдэг үст. Одоо нөгөө мундаг ундаг философи төртөл яриад байгаа шүү дээ. Та нар хүүхдүүдийн ирээдүйг шийднэ гэж байхгүй. Хүүхдүүд өөр өөрсдийнхөө ирээдүйтэй л явдаг гэж. Би тэрийг үнэн байх гэж боддیں۔ Миний ээж миний ирээдүйг төсөөлөд явснаас нь би өнөөдөр шал өөрөөр амьдарч байгаа. Тэ. Тэгэхээр бид нэр өөрчлөгдчихдөг шүү дээ. Тэгэхээр ирээдүйг бид нэр сайн байх юм уу, муу байх юм уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ бид нэр хүн болгон дотроо юу яаж итгэж байгаа тий. Итгэлийн бити алдаасаа л гэдэг тийм. Мэдээж бид нэр ирээдүй сайн байлгахын тулд тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд одоо хүмүүжүүлэхийг хичээнэ. Тодорхой хэмжээнд их орныг бүрэн бүтэн байлгаж хөгжүүлчихийг хичээнэ. Өөр хөгждөд тий. Гэнүүл гэхээс биш. Тэ. Итгэл гэсэн чинь надаа. Тэгвэл монголчууд одоо эвтэй байс үед л амар гэсэн. Тийм тий. Нөгөө том хааны чинь ганц баримтлсан юм эвтэй л байлгасан шүү дээ. Ингэж яагаад эвтэй байлгацсан болохоор л бидний өвөө тий. Тийм шүү дээ. Бидний хайртай өвөө чинь. Тэгээ одоо бол яг гоё лидер байхгүй байна Монголд. Гоё зангидах хүн байхгүй байна. Би бол бодож тийм юм өгнөр л дутдаг байх Монгол одоо. Төгс лидер. Лидер гарч ирэхгүй байна. Альфа тий. Бүгд ингээл хувь хувиндаа зүгээр чарлалаа яваад. Уусаа Чингис хааны мэрэгдийг мөхөөгд эхнэрээ авсан байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь одоо Чингис хааны зэргүүд байгаа. Хэрээд аймгийн зэргүүд байгаа. Жадран жамуухын одоо зэргүүд байгаа. Тэгэхэд өөрийнхөө олзыг бусдантайгаа яг тэнцүү очих байхгүй. Тэрэн дээр бас л нөгөө нэг хоолтой хүн, олцтой хүн, тий. олзгүй хүн, тий. Зовлонг нь мэддэг учраас тэнцүү байгаад. Нэгт амьдралын ухаан явж байна. Тийм тий. Хоёрт өдөртөгч хүний ухаан явж байна. Өсч үдсэн хүн л чи хоол идсэн үү гэж асуух ах. Харин тий яг багхгүй. Одоо бол яг ядуу хэцүү байгаа айлууд байгаа л да байлгүй л яг. Гэхдээ ер нь бол өмнөх он жилүүдэд 90-ад оныг ч юм уу 80-ад оныг 70-ад оныг бодвол одоо бол бас нэг баяр наадам болоход нэг хаагаа барьж авчираа чанчх айлууд бол нэлээд олон болцсон. Тийм ч учраас бид өнөөдөр бие бинийгээ хайрлах юм жоохон бага болоод байгаа юм болов уу гэж боддог. Юм нь олон болоод илбэг болоод ирэхээр харамч болоод байна. Тий яг үнэ шүү дээ. Хүн баяжх тусмаа харамч болдог гэдэг чинь тэр ихгүй. Одоо айлаас давс хойвол өгөхгүй шүү дээ. Юу болоод байна гэх бах. Тий яг. Манай хүүхдийг хараад өгөөч. Би нэг юм ажиллаа амжуулчих хүрээд ирээ. Гэхэд бол гайх бах тий. Тий шүү дээ. Хөршүүд. Одоо тэгээд нөгөө нийгэм хүмүүс амар хэрэг гараад бие бинийгээ хайрлахаа байгаад амар байгаад шүү дээ. Энийний бас нэг том шалтгаан бол бас яг тэр баг. Хүн болгон гэр орондоо хүүхдүүдэд зөвхөн минийх, зөвхөн манайх, зөвхөн чи гэж хүсгэддэг. Тэрнээс нөгөө айл амьтаа хоорондоо ойрхон байж гэр орноор ороод дээр үед ч одоо би найзтайгаа зодлоход манай ээж хоёулын зоддог ус битэр ээж. Тэгэл ховлох гээд найзын гэрт ч одоо ээж аавд нь тэр нөгөө хоёр ээж аав нийлээ битэр дахиад госдог ус. Тэнгүүд эндээс хүн юу ойлгож авч нэхэр болон болохгүй гэдгийг юм ойлгож авч байгаа байхгүй. Ядаж нэг юмнаас айж ээж нэгийг хайрлт юм гэдэг. Одоо болохоор дэндүү амжихан болцсон. Яг гэр дотроо бүгд өвлцсөн болохоор гараад гадаа байгаа хүнийг хүн гэж хайрлахаа байж байна. Тийм хүмүүс сүрг үүсэж байна үү? Тэ өсөж байна. Гадаа байгаа хүмүүсийн зовлон гэж бодохоо байсан юм сүрг хүмүүс. Өөрийнх нь биеийг өвддөг, бусдын биеийг өвддөггүй гэж боддог юм айрам бий болж байгаа юм болов уу гэж найз зүгээр хардаг шүү дээ одоо. Болж л байгаа. Тэгээ дээр нь дэндүү бэлэн өсгөж байна. Сайн ч байна, муу ч байна. Тэгээд ер нь хоёроос дээш хүнтэй болоод ирэхээр тэгэл сайн муу гэж яригдаад эхэлж байгаа гэдэг шиг. Хоёр хүн хамтрагт ч бас хэцүү л байдаг шүү дээ. Хэцүү шүү дээ. Ер нь бол ер нь бол төрүүлээ тэгээд өсгцэн ээжтэйгээ 20 гараал таархаа байдаг юм дэр шүү. Тийм тий. Тэгэхээр босод хүмүүстэй яаж таарах. Тэгэл 30 гараад 40 өрөөд ирэхээр нэх ойлгож зовоол. Амьдрал тэр үед л жоохон ойлгож эхэлдэг юм шүү. Ууж болол. Хүлээг уучлдаг болол.
За яах вэ? Би л дугаа байчих ч юм уу. Нэг мундаг хүн хэлсэн байгаа шүү дээ. Төрөө төрснөөсөө шалтгаан гэж явсаар ба дөнгөж амьдрал ойлгуулсан чи өөхөх нь болчихдог гэдэг. Яг зөв амьдрах гэдэг хэлсэн чи. Ойлгосон цагт дуусаад байна те. Тий. Тэгэхээр бас нэгэн бодлын ойлгохгүйтэйгаа бас хүлэн зөвшөөрч мөрч юм шиг. Тий. Өөрийгөө за би үнэхээр одоо адгүй ааштай байна. Би эсвэл үнэхээр би ингээд яг харамч байгаад байна ч юм уу. Эсвэл би үнэхээр ингээд хүнтэй ингээд хэрэлдчихэд байх юм аа. Би болохгүй юм байна гэдгээ бас манайхан гоё өөрөөсөө хувь хувьдаас тунгаагаас. Гэхдээ тэр би бол тэрнийг тэгж бодоод. Өөрийгөө зүгээр жоох уучлж яасан. Хүн ингээд нэг юм сайн дүрийг харчаад тэрнтэй ижлэхэн байж чадахгүй болонгод зовоод байгаа шүү дээ. Зүгээр л өөрийгөө муу гэдгийг хүлээн зөвшөөрчвөл арайс дээрдэх байх гэж хараад байгаа хөөхгүй. Өчтөр хүн би хурд ятгаахтай юмараа сууж ятгаахных гоё хүлжсэн байхгүй. Одоогийн залуучууд нөгөө би марчаад байна. Ямар чанарт нь ямар өнгөн чанарыг их хараад төгөлчихжээ. Мөн чанарыг ойлгохгүй байна гэж. Мөн чанар нь тэгээ юу яхаа гэхээр хүний туулсан, зовсон, зүдэрсэн, альва нэг бизнес хийгээд амжилтанд ороход бизнес хийхээс өмнө дэр зовсон олон жилийн хүн ойлгохгүй. Энэ замыг туулдаг шүү гэдгийг ойлгохгүй. Хүн болгон бизнес хийгээд амжилтанд гарцныг л хараад байна. Тэрийг дуурайж зовоод байна гэдэг. Тэр үл надад айгүй үнэн санагдаад. Яг л тэр. Эсвэл бүр амжилттай л найзлаад байд. Тийм амжилттай найзлал. Бүх юмны үндсэн чинь өөрөө хийж бүтээж ийж үйлсэхтэй нүсийг зовхтой зовж ийж ирнэ шүү дээ. Тэгээ одоо нэг манай урлагийнхан дууч дунд ч гэсэн одоо энэ залуу дууч дунд гэсэн тийм асуудал их байдаг. Нэг дуу хийгээл цөм хийгээл ална. Нэг л уран бүтээл хийгээл ална гэдэг. Тэгэхэд зүгээр яг манай студи хажууд хурдын Отон баярын студид гэхгүй. Тэр хүмүүст ойрхон учраас би яриад байгаа. Байнга л орж ярилцдаг болохоор. Тэгэхээр жишээ нь хурд өөрөө одоо баг 3-400 дуутай шээ. Тэгж их бүтээж, тэгж их олон хоног хоолгүй, тэгж хурлахтай явж өнөөдрийн үнцийг бүтэж байгаа гэдгийг миний үе бол надаас доош залууч дээрээс нэгэн ч харахгүй. Нөгөө нэг цэргийн бодолтой нэжлэхэн юм од дуу байна гэд харьцуулаад байна. Өнөө маргааш үеч юм шиг. Нэг дуу хийгээл цүм үсрээл амар хааганд явал алаал ерөөсөө тэгэл маргааш нь 300 наал гэж бодоод байгаа. Тэр нэг юм одоо богинохон л юу байна? Хүслээ. Хүмүүс ерөөсөө өөрсдөө яг тийм өнгөн чанарт нь их дуртай болчих. Чи мундаг явангууд чиний зовсон олон жилийг би харахгүй шууд мундагтай ч очиж би хүртэл очиж найзлах гал. Манай тэр найз тийм од. Манай найз тийм бизнесмен лаг гэтэр гэл. Намуухан тууштай байдлыг хүндэж болдгоо юм. Болно шүү дээ. Тэр чинь хамгийн гоё шүү дээ. Чимээгүй юм аягаа яа гэдэг чинь хамгийн гоё шүү дээ. Тэр тууштай байдалтай дуртай ч байх юм л. Тийм. Хой хүн те. Тэгтээ яг нэг хүн хүний зан чанарын онцлогтой. Заавал хүн болгон лаг байх гэдэг халбгүй шүү дээ. Нөгөө зүгээр захтан чимээгүй тэгээ сайхан амьдрал өөрөөрийнхөө яваад өөрөөрийнхөө хийж байгаа өнөөдөр маргааш та ханаад болж байгаа амьдралыг тийм хүмүүс үзэл бодолтой хүмүүс амар тайван байхад нь. Тийм амар тайван. Хажуу талаас нь орч ирээд чи яагаад ингэдэг юм гэдэг хүмүүсээс өгдөг те. Магадгүй амьдралын жинхэнэ мөн чанарыг ойлгох хүмүүс байж болно шүү дээ. Заавал юм шунаал заавал ингэ гээл. Сааса заочлаарай. Сааса. Шар гэгээ киноны хөгжмийг хийсэн. Яг энэ бүтээл төрөх үйл явц юу нь яаж бүтвэ? Би чинь хятад байхдаа нэг 40 хэдэн кинон дээр ажилласан. Хамтарч юм одоо туслах маягаар л орж байгаа шүү дээ тэр чинь хийгээд. Тэгээд тэр том орны юм чинь за яг надад ганцхан толгой олгож өгөөл ингэхгүй л дээ. Тэгээ Монголд ирээд Монголд би чинь 2 жил лаз шгүүлсэн. Тэгээ явж хат манай одоо энэ найруулагчтэйгээ гээл зурлаач гүйе гээл. Дууны найруулагч Тодгийг гээл найз нар байна. Бид нар ч тийм бүгдээрээ л яг хиймээр байна. Яаж хийх учраа болохгүй явж хат манай найзууд кино хийсэн гээд. Тэгээд манай дээгээ чинь манай ээжтэй зөв нэг театрт ажиллаж байсан. Тэгээ нөхөр бол нүд нь яг таг болттой харанхуй надад итгэж орж ирэл. Энэ киноны хөгжмийг би чамаар хэлэх юм байна гэд. Тэгээ шар гэгээ үзсэн. Яг л туулсан амьдрал. Айгу ойрхон ш тэр чинь тэгээд уусаа л монголчууд ямар ч хөгжимгүйгээр үзэж байгаа шүү дээ. Тэ ямар ч хөгжимгүйгээр үзэж шүү дээ. Тэгэл туулсан амьдралд ойрхон. Ер нь зохиодог хүмүүс би нэг олон ярих дуртай бүр албаар бүр хүн болон мэдээс гэж боддог. Зохиосон хүмүүс
юу ч үзээгүй ямар ч амьдралын баялаг түүхгүй хүмүүс юм зохиод гэдэг бол худлаа. Амьдралын сайн муу бүх одоо юм зүрхний цохилч юм хэмнэлээр амьдарч үзсэн хүмүүсээс илүү их гоё зохиол, илүү их гоё хөгжим гардыг болов гэж би боддог хгүй. Тийм учраас шаргийг амьдралд их ойрхон байсан болохоор хийсэн. Тэгээ тэрнийх үр дүнгч өгсөн. Тийм бүтээл гэж боддог. Одоо би хамгийн хайртай бүтээл миний. Хинч биш байхад минь. Таниулж өгсөн. Тий. Одоо Саса гэдэг уран бүтээлчийг гаргаж ирсэн ба шүү дээ. Тий. Яг тэр киноч юусоо одоо Тодгэдэгийн гүе бид дөрвийн баг бүгдийнх нь дебют байхгүй. Яг тэр киногаар Ялт гэдэг жүжигч нэг ч гэсэн би тэр кино хамгийн гоё нааж өгсөн баг гэж зүгээр хувьдаа боддөө. Тэр ч бас л монголчуудыг бүтээлүүлсэн та. Тийм яг нөгөө ийм юм бэлээ. Одоо ингээд манайхаа ингээд нэг л алаантай, байлдаантай, буудалцаантай кино ингээд нэг жоохон тэгээд штэ. Яг хуу хийцлийн хувьд ч юм уу үздэг л баг та. Үздэг байхгүй. Тэгэл явж сая ингээд надад дэрэг байр гэл киног би сүүл тэгэл дуусчих байхгүй. Тэгэл хүн болоо хаастай эмхтэн арх өргөж өгдгийн заваарсан юм. Ингийн бол наачтай хинч үзэхгүй гэл. Тэгэд шаргийг над дэрэг байр энэ яг л монголчуудын амьдрал байхгүй. Яа амьдрал байгаа шүү дээ. Тэнгүү тэр нь амьдралд их ойрхон болоо хүмүүс үзээд идэм байна. Сайн муугаар л үздэг юм. Хийсвэрлагийн баатар биш те. Амьдрал байгаа зүйл. Тий. Тэнгүүд ингээд юу гэдэг Улаанбаатарын голоор ингээд бодол цайхаар хүн наалтах багт шүү дээ. Мэдж байгаа юм чинь гэдэг шиг тий. Ганц нэг тийм кино бол байгаа шүү дээ. Тий. Барсын хажуугаар олон л биш ээ. Тий. Барсын хажуугаар бодол цайхаар хүн мэдээж юм тийм хэм ингээд нөгөө одоохондоо тэр төсөөллөг авах арай болоогүй юм шиг санагдаад байгаа. Магадгүй нэг 50 жилийн дараа ч юм уу тий бид нэг юм Улаантай кино үзвэл бас ойлгоод. Тэнгүүд монголчууд өөрсдөө хүсөөсөөгөө нөгөө тэр амдаал дуртай хошин шогдоо. Яг л болж байгаа нийтдээ юмуд л тийм амьдрал болж л байна. Тэр ам бол хүүхдээ өргүүлдэг энэ амьдрал, хүч хацдаг амьдрал, арх уудаг амьдрал бол монголчууд нь одоо л байгаа л байна. Тэгэхээр тэрийг үзээд идэм бол удаа л гэсэн зүгээр миний л хувь хүний зүгээр дүгнэлт буруу ч гэж магадгүй. Үгүй энэ угаасаа бидэрт байгаа зүйл учраас тэр нь илүү ойрхон буугаад байна шүү дээ. Ер нь бол. Тэгээ дээр нь монголчууд өөрөө сэтгэлгээний ярдам уу? Бидраас илүү зөөлөн сэтгэлтэй байх. Зөөлөн. Тэгээ дээр нь одоо болтол хятад бол одоо би тийм амьдарч үтсэн учраас тэр авирах яриад байгаа шүү. Ер нь солонгос ч гэсэн тийм ер нь гадаадынх нь нэг 18 өрөөл гэрээсээ гарцсан, 16 өрөөл гэрээсээ гарцсан гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр монголчууд болохоор одоо хөшөрсөн өнөрт ээж аваасаа салахгүй ингээл зургалдаа амьдардаг хүмүүс байхгүй. Тэгэхээр манайх илүү тэр хүний нөгөө дотоод сэтгэл ах уу ийм юмдаа илүү ойрхон байдаг учраас манад өнөөдрийн хүртэл нийтийн доо хийтэрэл байгаад байдаг. Манад өнөөдрийн хүртэл ийм монгол амьдрал харуулсан дээр үеийн кинонууд ч юм уу эдгээр одоо бол гоё гэдэг хүмүүс миний бодлоор юу гэж боддог юм бэ? Илүү нөгөө илгэмсэг амьдардаг, илүү ахуйтай амьдардаг хүмүүс учраас энэ нь илүү ойрхон байдаг юм болоо та. Ахуйсаг аавтай ээжтэй өвөтэй их ойрхон байдаг. Заавал тэр хүмүүсийг хөшрөгөөр насрамжтай байж яах гэдэг юм бэ? Тийм үстэй. Гэдэг шиг. Тэхгүй баха. Ер нь ихэнх гэрвэл тийм миний л бодол тэгэж чирэггүй. Бид тэр яах вэ зайлвал те. Одоо яг нэг соёл иргэншилтэйгээ холбоол хүн амьтан Америкийг дуурайгаал хараал те. Тэнд гоё байдаг юм байна. Төвгүй ээж аваагаа авч төгчдөг юм байна. Хүүхдүүд 15 орхоор нөгөө явуулчихдаг юм байна. Цаавал бол тэдрийг дуурайж бид нар яах. Энэ бидний монголчуудын морин хуур Монгол наадам Монгол дээр гэдэг шиг энэ бас бидний өөрсдийн монгол хүмүүсийн дотоод те гэр бүлийн хүмүүжил соёлын нэг дархлаа байхгүй. Бид нар бүлхэмсэг амьдардаг хүмүүс. Аав ээжигээ үр хүүхдээ гэж ах дүүнэрэ гэж амьдардаг хүмүүс юм чинь энийг заавал алдаж тэр илүү орж яах гэдэг. Гөө тэг авахын аваад хайхын айлч. Тийм үстэй. Нөгөө нэг юм ярихаар яг улс орондоо ярин тулгцсан юм шиг чарлаад байдаг шиг уурлаад байдаг шиг тий. Одоо ч хүмүүс тийм болчихсон нэг юм ярихаар л та пап фүү гэж орж ирээд. Тэгтээ бид нар одоо энэ эсвэл энэ сошиалос ч болж байгаа юм амар стресстэй амар гомдомтгай амар урламтгай амар эмзэг болж байна. Тий, ер нь бол сошиалос болж байгаа. Гэхдээ энэ өмнө гарч ирсэн энэ яриа хэрэг төв энэ бол өмнө ч гэсэн байсан л баг. Одоо сошиал чинь өөрөө нэг талаараа хүмүүс яаж хэрэглүүл гэдгээсээ болоо те. Нэг үл энэ маш том гоё соёл иргэншлийн эрхчлөө байгаад байгаа байхгүй юу? Зөв өнцгөөс нарах юм бол зөв эргэлж чадвал энэ бол бүр зогсолтгүй хөгжил байгаад байна. Тий.
Буруу талаас нь хэрэглүүл мэдээж энийг хараад стресст нь уурлна. Тэ. Бүх хүмүүсийг өмнө нь бол бид нар одоо зүгээр би өөрийнхөө хийж байгаа нэг салбар дээр бодоход өмнө нь бол урлагийнхныг од гэдэг зургатаар гардаг те. Үн цэнтэй гэж хардаг байсан. Одоо сошиал өөрөө бүх хүмүүс нэг л жугамдаа байж хийж байгаа байхгүй. Тэнгэнч тэн дээр байж ханаас нь чинийг жолоо харч болж байна. Тэнгэнч тэн дээр байждаг, лагинч тэн дээр байждаг ингээ бүгд ингээ байждаг. Учраас сошиал өөрөө Монгол шиг газар бол жоохон эрэм дараагүй үн цэнгүй болцсон байдаг юм болов уу гэж би хувьдаа боддог. Бид нар өөрсдөө тэр хил ам хэрүүл тэмцэл зовлон одоо тэр стрессийг л олж хайж харахаал болчихъя л да. Тий. Ядаж те. Тэгээ дээр нөгөө нөхөртэй гаргасан уураа нөгөө сошиал дээр гаргадаг гэдэг шиг. Их нэртэй гаргасан уураас тий. Уул нь бол сошиалыг бол би их гоё боловсон соёл түгээх. Бие биендээ одоо зөв үнцгийг гаргах. Тэгээд магадгүй нөгөө талаас нь авч үзвэл нөгөө нийт дийл биш юм хэрэг төвгийг гаргаад тавьдаг ч юм. Зөв талаасаа нэг юм мэдээлэл түгээдэг яг сувгаар нь мэдээлэл түгээдэг байгаасаа л гэж боддог. Одоо бол манайх ч сошиалыг бол хэрүүлийн талбар болгож хийгээд шүү дээ. Аль биесний их сурвалжтай мэдээлэлд итгэе тийм ээ. Би бол одоо боддог шүү дээ. Яг нэг мэдээлэл гарахаар шууд тэрийг аль биесных ч албан биш ч юм итгэдэг юм. Тэгээд нэлээд хоногийн өнгөрөөж нэлээд олон сувгаас энд тэндээс янз янзаар нь давилж байгаа. Тэгээд дундаас нь өөрийнхөө нэг онлыг төвшүүлдэг юм. За нэг иймэрхүү багцаал юм байна да гэдэг нэг 2-3 хоног бас тунгааж байгаа тийм. Шууд очиж шуурдаг юм ямар мэдээлэл. Яг нөө манайхан ч шууд л ширлэл шууд л хорццалцаал явж байгаа шүү дээ. Ер нь нэг тийм хандлага байгаад байгаа шүү. Энийг нэг жоохон ч гэсэн болжээ тийм ээ. Тэгээд заавал таалагдахгүй байгаа юмнахаа доор комент бичээд яах вэ? Тийм шүү дээ. Ер нь бол тийм шүү. Тэгэл харалтай нэг 2-3 хоног хар бодоод үз. Би бол бичгээсээ нь боддээ. Гэхдээ ер нь бичдгүү дээ. Тэгээд нэг ингэж орж ирж байгаа л цаа яах вэ? Тэ би энэ бондоо тэ. Тэгээ ер нь тэгээд дэмий штэ тэгэл сайхан. Үнэхээр дуурмаар байл те. Дуурдаг газар нь очиод дуурж чадахгүй л тийм зүгээр худлаа нэг тийм өөрийнх нь гаж хүслийг хангах гэдэг шиг худлаа орлоод хин нэгний уурыг тэнд очиж гаргаад энэ чинь сошиалч өнөө нэг бүх насны жанр их үзэж шít. Хүүхдийн боловсролыг орилоод идэм мөртлөө өөрөө тэнд ор пепа гэд муухай өвчөө сууж энэ байж таарахгүй шít. Тэр нэг сүлд Халлоуины баярыг одоо эсэргүүцсэн гэх юм уу одоо хаалган дээрээ битээ ингээд алей алгаас чихэргөө гэд ингээд уул нь хөвлөө тавьсан байгаа хаалган дээрээ. Яг гоо тэгж одоо ерөнхий одоо болсон соёлтой илэрхийлж байгаа зү. Даанч нэг үг үсгийн алдаатай биччихжээ. Тэрэн дээр ингээ хүмүүс хоёр хуваагдж байна. За ингэж бичих нь зөв буруу. Эсвэл үг үсгийн алдаатай бичсэн байна гэсэн байна. Тэгээ би бодлоо л да. Уул нь бид нар ингээд гадны одоо энэ тэр баяр, гадны одоо тэр соёлоос сайныг нь авч болж байна. Яахын хүүхдүүд юм чинь би энэ алийн алга төгшөж чихэр авал гоё л байгаа шүү дээ. Тэр чинь хүүхдийг хүүхд насндаа л том болчиход хүн дэгж чадахгүй шүү дээ. Хамгийн тэр нандин амттай бүх юм сайхан байгаа үе дээр нь бид нар бас тэрнийг ингээд зөв буруу гэж заагаад стресстэй уурлаад яах вэ? Эсвэл хаалгаа тогшоход нь тайлахгүй ч бас болно шүү дээ. Тэр чинь юу л өөр айл байхгүй байгаа юм шиг тогшохгүй л байх. Зөвөр ингээд олон бодлууд байна. Яг миний бодлоор бол тэрийг явж л байсан л та. Зүгээр яг энэ миний өнцөг шүү. Нийл нү байна уу надад байхгүй. Гадны соёл байна уу? Юуны соёл байна? Хамаа үл хамаарай. Зөв талаас нь харах юм бол дээр үед хүүхдүүд хаалгануудад ахаа нэг усыг өгчих гээл бид нар бацаа махта те. Ил ухаж байгаа л хадаад тоглож гатчихгүй л ямар ч хамаагүй айлын хаалгануудад яасан бэ гэдэг ахаа нэг усыг өгчих гатчихлаа гэж шанахтаа усыг л. Энэ өөрөө хүн хоорондын харилцаа. Нөгөө түрүүний чиний ярьдаг нөгөө давс гуугаад гэдэг шиг те. Хүн хоорондын харилцаа хөршийн холбоо гэдэг юм. Нэгдүгээр энэ баяраар байж болж байгаа байхгүй юу? Тэр хаалган дээр бити юм чихэр гуугаад гэж битж гин гэдгийг би зүгээр тэгж харсан. Хэр хүн муутай болж байгаа нэг илэрэл байхгүй юу? Нэг шууд хатуу хэлгээд. Хүн муутай болчих жоохоо тэр чинь. Хүний хүүхдийг хүн гэж бодохгүй. Өөрийн хүүхдийг хүүхд гэж байна. Магадгүй тэр гэртээ нэг хүүхд байж л байгаа шүү. Манай найз Америкт амьдардаг. Хэлж чинь Халлоуины баяраар айлын өд өгшөнгүүд чихэрэнд нь зүү ийгээд өгсөн тийм Америк айлууд байна гэж. Хүн муутай болж байгаа байхгүй. Бид тэр хүүхдийг яг манай эхнэр ихтер бол хаалганууд өгөөд манай эхнэр ч өөрөө бүр дуртай. Ингээд юм Халлоуины ч өмнөх оройн ингээд юм саунд чихэр хийсэн бэлдээ он тий. Тэгээ нүдэнгүүт нь хүүхдэд өгөө явуулдаг байхгүй. Манад бол хөөрхөн санагддаг байхгүй.
Хүнд юм өгөх гоё шүү дээ. Гоё шүү дээ. Гадны соёл гэж хүлээхээс биш зүгээр одоо тэр Америкийн соёлыг биш болгоо арчижээ. Зүгээр хүүхэд нэг чихэр асуу ороод ирэхэд хөөрхөн бохгүй. Орж иргэлдээ ороо чихрээ аваад идэг. Яаж юм? Нэг хэлбрээрээ нөгөө талаас харахад нөгөө нэг хэлбрээрээ нэг юм хөршийн холбоо. Айл амьтны хүүхдүүд хоорондоо ойрхон байх. Нэг юм зөв илэрл юм болов уу гэж би харчаа. Хүүхдүүд ч гэсэн дотроо найз нөхд болоод байна шүү дээ. Дээр нь миний үед муухайгаар хэлэхэд бидний үед авъя гэхээр гоё дурсамж бараг байхгүй шүү. Нэг хэлэхэд. 90-ад он гарсан болоо. Ээж аа бүгд шаги архичм архи зардгийн зараад архинд орхон ороод зодолтол нүдэлтэй лагсан тавил. Яг л ийм үе байсан муухай хэлж байна. Тийм айлууд байгаагүй үед байсан л баг. Байхгүй тийм зөв гоё айлууд байсан л баг. Гэхдээ ихэнх нь ингэж ирээ шүү. А тэгээд би одоо ингээ хүүхд байхын дурсамж надад гоё юм юу гэдэг үлээ тэр баяр гоё байсан гэдээ ярихаар хэцүү байдаг хгүй. Ганц нэг цагаан сар марл бодод. Тэгэхээр бидний хүүхдтэй тийм ядаж тийм дурсамжинд нь тийм ийгээд яах вэ? Юу сүртэй юм бэ тий? Унахгүй шүү дээ ерөөс чи юм. Юу унах юм бэ? Хоёр нэг хэлчихэр юм уу хоёр хэлчихэр авч гэртээ тавиад нэг өдөр дэд хүүхдэд ороод тэр нэг амьдралд ороотоо сүрхээр асуудал биш. Тийм би зүгээр энэнийг бол тэр хаалган дээр бичмэж гнаас нөхрийг би зүгээр бичсэн бичгшгээл нөхөр байгаа. Оюуны хувьд. Би яа үгийн алдааг нь харчаал за гэж Хэр хүмүүстээ олзвол мэдгэж байгаа байхгүй. Бодсон. Одоо тэгээ сургууль мургуул дээр ч гэсэн тийм хэрүүлээ зөндөө шүү дээ. Эцэгчүүд хүүхдэд дагуулж ирэл өөр хүүхдийг л өмөрөдөг. Дээр үдэл хоорондоо өвтөө юм ойруулгаа чагаал зоддог үстэй. Одоо харахад бол тийм хүний гаргадаг юм гаргацсан юм шиг орлоо л өстой. Энэ нөгөө хүүхд яваа асуул та. Тий. Танаа хоёр юунаас болсон юм? Манай хүүхдийн буруу юу уучлаа. Тий. Та юунаас болсон юм? Тий. Эвтэй бай. Болохгүй ингэж. Миний хүү яасан? Алээ энэ хүүхд нь яасан? Алээ бэртсэн бол нөгөө талд нэг ээж нь аав нь байл тий. Би бол энийг хүсдэг байхгүй. Ээж нь аав нь байл. За ингээ хоёр хүүхдээ тий. Имжлэхийг хэвчээ бол имжлэг нэг хохирлтой бол хохирлын нэг ч ёо. Тий. За ингээд ядаж хоёр хүүхдийн дэргэд хоорондоо алцаад авахгүйгээр ингээ гоё ивлээд салгаад энэ хоёр хүүхд тэр хүмүүжлийг аавна. Би ирээдүйд ийм байх юм байна гэдэг. Тэгэхгүй нэг амар авгаа орж ирэл юм уу нэг худлаа нэг мөнхөр орж ирэл худлаа хариулал тий. Муухайхгүй. Энэ өөрөө хүнд буруу хүмүүжлэгч. Хоёлоос амар нэг юм яриад. Харин тэр урлаг ярина гэж яа урлаг ярья. Бүр waахгүй. Яа. Саса яг хөгжмнөөс өөр юм нөхөргөө болж байсан үе юм. Хөгжмөл бүх зүйл болж байсан юм. Эсвэл хөгжмнөөс өөр нөхөргөө найз болох юм уу? Бага. Гэхдээ ер нь бол архинаас өөр найзгүй болж исэн үеч бий. Хөгжмөөс өөр найзгүй болж исэн үеч бий. Гэхдээ хөгжмөөс өөр найзгүй болсон үед бол амьдрал унаад бол биш. Зүгээр их дотор ингээд их юм шатаад их онгод ороод гэдэг юм уу те. Гэдэг шиг үедээ бол хинтэй ч харьцмааргүй санагдаад зөвхөн хөгжмөнтэй бол баймаар санагддаг тийм үйл бий. Амьдралд яг унаад хинч байхгүй болоод хинч биш болж явах үед бол архитай л ажиллаж байсан гэдэг шиг. Одоо нэг юм ойлголт байдаг шүү дээ. Урлагийн хүн болохоор уудаг болчих. Тэ. Энэ нийтэн амдатай ойрхон ажил шүү гэдэг. Энэ тал дээр юу нь юу гэж боддог? Би бол нөгөө хин хайнагийн нэг аав ярьсан төвх. Тэрийг л би мөрдөж амьдэрдэг. Тэр зөв. Дуучаан хайна ахын аав нь хэлсэн болохоос ш. Тэр манай тэгж хэлж ийсэн гэж ярьдаг шүү дээ. Тэр яриг нь санаж. Тий, архийг бол зөкстэй зөв хэрэглээд явбал хэрэглээ. Хийж чадахгүй гэтрүүлээд дом маягтай болгол энэ болохоор. Тэгэхээр би архийг хаа зөкстэй газар нь зөв хүмүүстэйгээ сайхан хамт олонтойгоо ч юм уу гоё найрлаад гоё инээж хөрөөд дотроо нууж яваа юм аа. Илээ гаргадаг хоорондоо ярилцдаг ч юм уу. Ийм юмд бол жоохон бол хүртнэ. Тэрнээс уучаад маргааш өглөө босоод архиар шараа тайлдаг юм уу ийм юм бол биш. Маргааш нь сайхан хоол иждээд ажиллааг явдаг ч юм уу. Хэтрүүлээд байж тийм. Тий, ер нь тэгэл бүх юу л хоол идэж байгаа хоол ч хүртэл хэтрүүлдэг л хор шүү дээ. Хавдрын бүх шалтгаан хоолноос л болж байна. Тий. Нэгэн бодлын бүх юм маш бага байл амарч юм шиг. Тий, ер нь хоолч бага. Одоо тэр алкогол эдээ ундаа амж бага. Ер нь тийм шүү дээ. Ер нь
ямар хүнээс илүү өндөр түвшний бүтээл гардаг вэ гэвэл өсвөл хүнээс гардаг гэдэг чинь үнэн. Хүн хит их хэрэглээд элбэг байгаад тусмаа л суудаг, тэнэг болдог, юм хархаа байж эхэлдэг, таргалдаг, таргалаас болж өвчмөд босч үхдэг. Үлсцөхөөр л нэг дайчин чанар асаал тий. Үлсэхгүй тул энэ технологийн нийгэм өөрөө энэ бүх юм хөгжиж байгаа шүү дээ. Үлсэж өгөхгүй тул нөгөө тийм үгүүд шүү дээ. Чи идэхийн тулд амьдрдаг уу? Амьдрахын тулд иддэг үү гэдэг. Хамгийн тэнэг асуулт юм. Сошиал дээр олон хүмүүс энэ дээр хэрэлдээл маргалдаал балаарч би үл ингэж боддтой. Өөрөө өөрийгөө энэ дэлхий дээр энэ хүн бол төрөөд хувь зайг авт төрөөд хэн байхаа ойлгоогүй хүн бол хэн байх ёстойгоо ойлгоогүй хүн бол идэхийн төлөө амьдрна. Өөрөө өөрийгөө би ийм хүний удам юм байна. Би энэ амьдралд хөгжиж цэцгэлтэнд энэ хорвоогийн юмд ийм юм би зориулах хэрэгтэй юм гэж ойлгосон бол хийж бүтээхийн тулд энэ бие махбод чинь үхдэг учраас амьд байхын тулд иддэг гэдэг ийм бодолтой байдаг. Зөв. Миний хувьд бол аль аль нь. Хаяа Идэхийн тулд амьдрахаар хүн зориггүй болчихсон. Зүгээр хаяа би сайхан тэр хоолондыг идмээр л юм. Ер нь. Яг хөө тэр ад жаргал болгоод. Яг би нөгөө уртаар нь яриад байхгүй. Тийм. Агуулгынхаар яг миний хувьд л яг аль аль нь л хийх гэдэг. Үргэлж би ингээд төгс одоо оюун ухаанд хүний амьдрал бол байж чадахгүй мөлий. Хаяа нэг өөртөө сайхан цаг зарцуулъя. Хаяа нэг ханг авт. Хаяа нэг залхуурыг те. Ер нь хаяа нэг сугаач болно шүү дээ гэж боддог төрлийн. Гэхдээ хүн өөртөөгөө ер нь ярилцгал хэвээр юм л. Байнгын л. Би бол өглөө л эрт босоод яг нэг бодд. За юу лээ, өнөөдөр чи юу лээ, би хэм блэ гэл те. Нэг хүн нэг битгээ тулаад ирэх юм бол арай илүү бүтээмж ч юм уу эсвэл арай илүү одоо нөгөө за тгий эсвэл үгүй энэ болгон дээр яг сенсортой байж чадах юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ энэ бол яг нөгөө өнөө маргааш асуудал болчиход. Болчиход юм санагдаад надад. Өнөө маргааштай бол угаасаа хүн хэмжиндэг шүү дээ. Хаяа гоё идэх үе байна. Миний бодол бол төрснөөс үхэх хооронд идэхийн төлөө юу? Өгөхийн төлөө. Биш бүтээхийн төлөө. Бүтээхийн төлөө юу? Яг мэдээж хүн амьдралдаа нэг үнцэн бүтээмээр шүү дээ. Тий. Нэг үнцэнийг л үсээд шүү дээ. Тэр нь барилга байна уу, юу байна уу хамаагүй те. Яг өөрийнхөө одоо тэр туулсан зам мөрийг л үлдээмээр байгаа бах. Тэрний тулд би чинь бүтээн ажиллаж явах хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр нэг юмд хамааралтай за хоол идэх хэрэгтэй байна. Ингэж идэж явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Нөгөө талдаа одоо яга монголчууд бөөм мөнөрөө гүйж орол фитнес чинь болоод гинт турах гал бие гоё болох гэдэг. Тэр одоо үнцнийг мэдэж эхэлж байна гэдэг юм те. Идэх бол нэг тийм чухал биш. Одоо жишээ нь би үл гэж боддог байхгүй юу? Идэх бол нэг тийм чухал биш. Уух нэг тийм чухал биш. Гэхдээ би араа өөрөө чинь 4 цаг унтдаг гэхээр яг үнэндээ унтаж амрах ч гэсэн яг чухал биш төрлийн хүн байгаа байхгүй. Тэнгүүд эсрэгээр амар унтах дуртай хүмүүс унтвал кайп гэл унтдаг хүмүүс байна. Яг тэр хүн заавал амьдралыг над чиг ч юм уу хин шиг ч юм уу ойлгох алба байхгүй. Энийг бол хинч тулгаагүй. Миний л үзэл бодлоос бол надад нэг амар их унтаад байх нэг тийм чухал биш. Амар идээд байх чухал биш. Бүр хаан цаа нэг энэ чинь нөгөө би өөрөө хүсэхээр нэг гоё амттай мэдмэр ч юм уу тийм болох үедээ бол ид чинь. Хаа нэг ховор гоё нэг шүү. Тэгтээ яг үндсэн зургаараа бол би нэг тийм биш. Харин яаж гоё юм бүтээх вэ? Яаж гэдэг л бодолд өдөр шөнөгөө дарагдаж явдаг хөөх. Юу хийх вэ? Гоё юм хиймээр байна. Юу хийх вэ? Надад ямар нөөц потенциал байж болдгийм бол гэдэг юм их боддог. Урт холын бодол дараа тайл явна гэдэг. Тийм шүү дээ. Одоо ингээл агуул авсарн байдаг харах гоё шүү дээ. Өнөөдөр тэр хүн байхгүй ч гэсэн өнөөдөр Монгол тэр чигээрээ хэдэн зуун жил болох юм мэдэхгүй тэр бүтээлээр амьсгалж амьдрна. Би ийм хүн байх гэж хүсэж шүү дээ. Тиймээс өнөөдөр амьдрал бол хатуу шүү. Миний ээж 15 онд бурхан болсон. Ээжигээ нутглуулсан дараа жил ч өрөөгөө миний дүнэр чинь жоохон үлдсэн шүү дээ. 8 10 үлдээ. Жилийн дараа ээжигээ мартчихж байгаа байхгүй тэр хүмүүс. Миний эрэгтэй дүүдэрүүд чинь 21 2 байлоо дээ. Тэгэхээр тэр хүүхд 3 жил явбал мартчихна. Би ээжигээ мартахгүй тул өдөр болгон ээжтэй зул өргөж өдөр болгон ээжтэй залбирч ингэж явдгийг бид тэрийг төрүүлж өсгөж өгсөн үнцгийнхээ төлөө
бид нар ийм амьдрал амьдарч байгаа байхгүй. Ийм хүний нийгэмд амьдарч байна. Тэгэхээр нэг шин боддоо. Чи өнөөдөр өөр хүүхдтэй за хүүхд чинь хэрвээ гайгүй ухаантай болж чинь 10 жилийн дараа мартагдаад эхэлнэ. Тэгэхээр бидрийнх юу үлдээх юм амьдралд. Хийж бүтээсэн зүйл үлдээн. Магадгүй танд яваач ингэж хэрвээ байдаг бол гэдэг шиг тэнд би бол боддیں۔ Юу хийж бүтээсэн чинь одоо хүн ярьдаг бол тэ дараа үед хүн ярьдаг чиний хийсэн бүснээ бүтээснийг дуулдаг бол чи тэнд лаг байдаг ч юм уу мэдэхгүй одоо юу гэдэг нэг. Тэгэхээр би өөрөө хүн тухай дууршигдахыг хүсэж байна. Дэх хүсэж байна. Миний хийсэн юм ямарваа нэгэн байдлаар энэ хөгжилд нэг хувь нэмэр оруулаасаа. Хүн төрлөختөнд биш юм аа гэдэг ядаж монголчуудтай байх юмсаа гэдэг юм үзэл бодолтой. Ингээд ярихаар хүмүүс юм бодлоо болт бүсрээ тэнийг сарилаад ээготой гэж. Гэхдээ хүн болгоо адилхан биш. Амьдрал болгоо адилхан биш. Тэ? Хүн болгоны нөгөө тулсан туршлага зовлон. Магадгүй одоо хоол идэх миний хөв жаргал байхад чиний золон чиж болно шүү дээ. Тэ. Хаал болгоны цаана энэ эдэн чөөр, тийш чөөр, жаргалан чөөр. Тийм учраас хүн болгоны нэг хүн шиг ойлгож өөрийнхөө үзэл бодлыг тулгам дайрна. Тэрүүгээр хүнийг доромжлно. Тэгээд тэр тусмаа хууль хяналт байхгүй сошиал дээр солиорно гэдэг чинь өөрөө хамгийн тэнэг хүний ажил болж байгаа. Одоо нөгөө заримдаа одоо юу гэх юм. Хүмүүс нэг өөрийгөө магтаал бусдыг молоод тэгэл байлчих л та. Одоо магтахгүйгээр биш буруутгахгүйгээр зүгээр өвтэйгэн шүмжилж. Эсвэл бусдын үзэл бодлыг хүндэх орон зайг нь одоо хүлээн зөвшөөрөл төө. Би өөрийн чи яран дундаас л миний бодлоор гэж хэлж байгаа нь миний хэлж байгаа угаасаа албагүй шүү. Тийм. Би албаар тэгж л миний бодлоор гэдэг чинь миний л бодол шүү. Бусдад бол амаахгүй. Гэхдээ авахын бол үг ганцдахгүй гэдэг. Угаасаа хоёулынх нь ярианаас нэг ч гэсэн зүйлийг бас хүн ойлгоод мэдрээсэй гэж хүсэж байна. Тэр зөв буруу нь л хамаагүй. Хүмүүс тэгээд идэм лээ. Зүгээр өөрөөр нь хаяа. Чи заавал хүнд ингэж юм хэлээд халбгүй штэ энэ гэл. Тэгсэн мөртлөө хүн хэлхээс нааш цаас жижигээс нааш гэж зөөрөг байна. Зарим юм бол хэлж явах ёстой. Тэгтээ шүүмж доромжлол хоёр гэдэг чи өөрөө гэдэг ойлгохгүй. Мэдлэггүй хүнийг шүүмжилж ингэ доромжилдог. Шүүмжлэл гэдэг чинь бол өөрөө цаад хугдах нь бол лава зүйлийг засахын тулд хэлдэг те. Яг хоо бид нар бас нэг гаргаад байгаа алдаа. Би бас өөрөө айгүй гаргадаг гэж ойлгосон баг. Шүүмжлэх гэж байгаа доромжилчих гад идэг. Харин тий. Эсвэл тэр хүн таалагдахгүй байгааг нь одоо тэр хүн дээр нь нэлээд байдаг. Ихэнхдээ үйлдэл дээр л юм байлээ. Тэр хандлага дээр л юм байлээ. Ер нь бол хандлага ажлын орчинд тийм үү одоо хүн танихгүй хүнтэй хамтарч ажиллаа шүү дээ. Тэнгүүд хүний шүүмжлэх гэдэг. Ажлын биш. Тий. Энийг л салгачих юм бол илүү ойлгомжтой ч болох байх гэж бол надад. Одоо жишээ нь сайн надад тэрийгөө хайр дээр яг гэж яригдчих байхгүй одоо манай студ нэг хөгжмийг хийж байгаа. Эмэгтэй хүн арх хүн гэдэг чинь заваан штэ. Нэг юм инеж хүлээж авахгүй хэн ч үзэхгүй нэг чинь гэдэг ярьж байгаа. Яагаад ингэж байгаа гэхээр тэр хүн өөрөөх нь амьдрал дандаа ийм дардан айтайхан явцсан. Тэгээд дээр нь эмэгтэй хүн арх марх уусан тийм жишээ байхгүй учраас тэрийг хүлээж авах юмыг мэдэхгүй учраас тэнд ярьж байгаа үг нь шүүмжлээд яриад байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг 10 хүнээс сухад 3 тэр хүнтэй адилхан үзэл бодолтой байхад нөгөө 6 3-3-аараа энэ амьдралыг үүссэн. Уусаа юм байдаг штэ. Наач надад бууж нэг ойлж байгаа байхад уусаа л юм штэ зэн ингээд ярьж байгаа байна. Тэгэхээр шүүмжлэн гэдэг ч өөр асуудал болоод байгаа байхгүй. Энэ найруулагчийн хийсэн кино, энэ зохиолчийн бичсэн шүлгийг би хараад энийг шүүмжлэн гэдэг тэнэг байхгүй. Яагаад гэвэл надад энэ хоёр шиг амьдрал байгаагүй. Үзээгүй. Энэ хоёрын өнцгөөс би чамд хараагүй ч мэдэхгүй ч хийж болно шүү. Бичээд шүүмжлэл бичээд байдаг байхгүй хүмүүс. Ийм байх, тийм байх, ингэсэн тэгсэн гэдэг. Энэ бол хүнд өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байгаа л асуудал. Тэгэхэд тэ 7 буудлаар цааж мó баян ошроо амьдрал хэцүү байна гэж биччихээр юу яриад байгаа? Зайсан амьдарч байгаа. Юу солиороод байгаа? Монголчууд бол баян амьдарч байгаа хуцаад. Иймэрхүү юм ярина. Тэнд амьдраад тэндээс амьдралыг хараагүй гэж. Тэгэхээр энэ хоёр өөрөө оюуны хөвж хийж байгаа хүний сэтгэж байгаа бодож байгааг гэж
Энэ нөгөө шүүмжлэн гэдэг юм чи асуудал таахгүй. Би бол ямар ч хүний уран бүтээлийг одоо анзаарсан бол миний сошиал дээр ямар ч хүний уран бүтээл рүү дайрсан тавьчихсан юм байдаг. Одоо ингэ тэгээд байдаг шүү дээ. Тэрний бүтээлээ хэлээч, тэрнийг шүүмжлээч. Тэрнийг ингээч, тэрнийг дүгнээч. Тэгэхээр надаа бас жоохон утгагүй санагдаад. Утгагүй шүү дээ. Яагаад вэ гэхээр одоо би нэг дуу ийдсэн байл л да. Муул дуу бай. Гэхдээ би хамгийн сайнараа л хийж байгаа шүү дээ. Бас гарч байгаа л тэр. Одоо жишээ нь нэг ээжийн дуу дуулах төртөл өөрөхгүй. Ээж нь бүтэн бүрэн элэг бүтэн сайхан амьдралтай хүн ээжийн тухай дуулах. Харан талхаас ээжийг мэдгүй алдаад өссөн хүн ээжийн тухай дуулах. Энэ хоёр хоорондоо хоёуланд нь ээжийн тухай кино хийгээд хоорондоо хоёр биенийг ингээд хатаал адилхан асуудал байхгүй. Нэгээс нь ямар ээжийн кино гарах, нэгээс нь ямар ээжийн кино гарах. Тэгээ нөгөө жаргалтай байсан ээжтэй байсан хүн чинь нөгөө амьдралыг харахаар юу яриад байгаа юм ийм байх боломжгүй. Гэтдэг те. Тэр энэ үзэл бодлын мөргөлдөөн гэдэг чинь амьдрал дээр ерөөсөө муу гэж байдаг ус дандаа үзэл бодлын мөргөлдөөн зөрчилдөн дээрээс л тийм шүү. Хоёр үнийг муу гэж хардаг гэдэг чинь. Ямар ч хүн саньж байгаа мууж байгаа тийм шүү. Муутан тааруулд тэгэл өөрөө л муу байсных юм бэлгүүд мэдхгүй. Энэ олон хүмүүс дундаас заяаныхаа нэг оллоо гэж яг хүн яриад тийм. Өөртөө л ойлголцдог ааштай үнэл олж авч байгаа байхгүй тэр сайн гэж тийм. Энэ олон залуучууд дундаас энэ олон хүүхнүүд дундаас энэ муу идчил миний сайхан найзууд гэдэг. Өөртөө л ойрхон хүмүүс л олчих واخгүй тэр. Найзууд дунд гэхдээ би бол тэгж бодоод байдیں۔ Нийтлэг нэг юм хүмүүжил ч юм уу эсвэл орчин ч юм уу нэг ойролцоод туршлах ч юм уу тийм واخгүй. Тэгээд найзлаа яваад байдаг тийм. Тэгээд яг тэр хүмүүс хоорондоо нийлж аваад тэгээд яг өөрсдийнхөө адилхан өнцгөөс нөгөө тийш ярьж юм ярьдаг хүмүүс найз байдаг шүү дээ. Тэгээ одоо тэгээд ихэнх их тэгж анзаарэгддэг болчих. Нэг нь хоол ундгүй юм уу, нэг нь амьдралд нуурж ахт бие биентэйгээ хайнолж байгаа найзууд их цөөхөн байна. Илүү бие биенийг уруу татаж шоу уддаг, цэнгэдэг, хэрэгтэй хэрэггүй юм ярьж суудаг ийм найзууд их болцсон байна. Энэ ч нөр амьдралынхаа үн цэнийг одоо энэ амьдарч байгаа амьдралын үн цэнийг л ойлгоогүй л гэсэн үг байхгүй. Өнөөдөр амьдрал өнгөн дээр биш гэдэг ачаал дээр. Хүмүүс угаасаа хамт одоо сайхан зугац цэнгээд хамт дандаа сайхныг хийгээд найз болж чадахгүй байх. Тий. Амьдрал ерөөсөө хоёлоо хамт цуг үлсүүл тэр чинь дурсамж байхгүй. Ер нь тэгэхээр бас л нэг ухаантай хүн хэлсэн үг. Амьдралын үн цэн гэдэг чинь бол жаргал цэнгэл дээр харагддаг юм аа. Зовлон зүтгүүрээр мэддэг юм аа гэдэг чинь л үнэн бохгүй. Хамт ядраал хамт зовоол явж байгаа юм биеиндээ найз биеийнхээ гэр бүлдээ үс цанхыг хүртэл анзаараа туслахыг бодож байгаа юм чинь найзгүйгээс хэрэгтэй хэрэггүй нэг тийм ээ шүү дээ. Гэхдээ хамтдаа одоо нэг юм жаргалтайгаар танилцсан хүмүүс л дараа нь нэг марчих واخгүй. Мартмаар. Хамтдаа нэг зовлон туулаад юм уу? Хамтдаа нэг асуудлыг шийдээд юм уу? Тийм найзууд, тийм хүмүүс л бие биенийг орхихгүй. Тийм найзууд 10-9 байдаг учраас нөгөө дандаа жаргал цэнгэж дандаа нэгнийхэн сайхан дурлаж энэ төр найзууд 10-9 байдаг учраас ийм үг гарсан бохгүй. Мөнхийн дайсан мөнхийн найз гэж байдаг юм аа гэж. Хүн болгон чиний амьдрал цаг хугацаагаар ирж цаг хугацаагаар гараа юм. Тийм учраас бүтэн дурлаад бүтэн хайрлаад дараа нь гомжүүлэх шаардлага байхгүй гэдэг чинь байхгүй. Өдөр болгон дурлах боломжгүй гэдэг. Тийм шүү дээ. Өдөр болгон хайртай байх ч бас боломжгүй болчиход байгаа байхгүй. Анхны харцаар дурлаад нэг гэрт ороод амь зуух нь эхэлдэг гэдэг чинь үнэн. Амьдрын шүү дээ хүмүүс чинь. Амь зуу тий. Амьдрын шүү дээ. Амьдрахаа мэдэхгүй тэгэл дандаа хайрлал дандаа жаргалтай байгаа л явна гэж юу гэдэг. Өдөр болгон хайрлал юм гэж юу юм чи хараад уур өрн дургу өрн гэдэг шиг байж дээ. Өдөр болгон баглаац цэцэг авах боломжгүй шүү гэж. Тий. Санхүү мөнгө мааны энэ төр нь өөрөө орж хэрэлдээд байгаа мөртлөө цэцэг өгсөнгүү гэдэг аяад хач хэцүү өстэй тий. Хоёр өөр үзгээс яриад байгаа тий. Хоёр өөр юм толоод байдаг. Яага мөнгө дутсан бэ гэж хэрэлчээд нөгөө талаас баяр болохоо чи цэцэг авч өгсөнгүү гэдэг хач хэцүү өстэй. Яа. Нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөн байна. Хоёлаа гэхдээ уран бүтээлийн тухай ярьж чадсангүй. Шууд нэг юм энэ гэхдээ подкаст жоо. Тэр нь бол энгийн сайхан ярилцээ. Сайхан дотор үзэл бодол тий. Тэр мэдрэмжийг л сонсогч үзэгчтэйгээ хуваалцахыг зорж байгаа. Мэдээж одоо өөрөө ч хувьд бол хувь уран бүтээлийн чинь талаар бас ярмаар л байлаа. Тэгээд ерөнхийдөө бол яг дуучин гэдэг энэ өнцөг байгаа шүү дээ. Энэ нэг мэрэгжил байгаа. Нарийн мэдрэмж байна. Сэтгэлээр одоо үлддэг хөдөлмөр шүү дээ. Энэ зүйлийг хамгийн их одоо хайрлсан үеэс хэлээч. Магадгүй би эндээ үнэхээр хайртай байна.
гэдэг нэг хүн нэг дотроо нэг одоо магадгүй өөртөө нэг өөрийнхөө дотор нэг дуулж байгаа хөшөөгөө босгож л та тий. Би энийг л хийн шүү гэдэг амлалт ч юм өөртөө өгдөг штэ нэг хүн нэг шийдвэр гаргадаг шүү. Уул нь одоо яг миний үндсэн мэргэжил бол дууч юм байгаа штэ. Тэгээ нэг киноны хөгжим маань гайгүй яваад ирэхээр хүмүүс хөгжмийн зохиолчлыг хараад болохоос яг ур чадварын хувьд байгаад юм л да. Хэр хийж чаддгүй гэхээс. Тэрнээс зүгээр дуртай болохоор дуулаад тэрэндээ тайзан дээр хараад жаргалтай байдаг гэдэг бол биш. Миний хувьд бол нэг одоо юу гэдгийг нэг тийм дуулж барай байж байгаа үед л гоё байдаг шүү дээ. Хамгийн яаж жаргалтай байдаг гэх юм уу. Гүн чи бас яг тодорхой хэмжээний нэг сэтгэл зүйн төвлөрөл те амар тайвнаар хийхгүй болохгүй. Хийж байгаа өөр амар зовлонтой жаргалтай дуудуулж чадахгүй баг. Хийж байгаа уран бүтээлээрээ дуулж байгаа ч юм уу, хөгжмөө хийж байгаа ч юм уу, бизнесийн салбарт явж байгаа ч юм уу, аль нэг зүйл дээрээс тодорхой хэмжээнд үр дүн аваад тэр үр дүн дундаа өөрөө ороод баясаад явж хат надад хамгийн жаргалтай юм уу. Харангийн давгахтаа дуулсан үе хамгийн гоё шүү дээ. Монголын тийм мундаг хүнийг намайг тоогоод хамт тийм дуулаад. Энэ миний өөрөө нөгөө одоо чиний хэлдгээр сэтгэлдээ сурах гэдэг чинь босч байгаа байхгүй. Тэ. Мөрөөдөл бүх юм ингээд биелээ. Мөрөөдөл сайн байна уу гэж бичдэг захааны эсвэсгний цэгэн дээр байхгүй. Яагаад тэгэхээр намайг дуугараа тэр мөрөөдлөөр дуустал явах тэр захиаг харангаал авахнад тэхлүүлээд өгсөн байхгүй. Одоо тэгэхээр би тэр захиаг гүйцэд бичихээс өөр зам байхгүй болж байгаа. Энэ өөр хамгийн гоё. Аливаа зүйлийг эхэлсэн яаж хийхтэй бүтээхтэй бол биш. Эхлэх нь чухал гэдэг чинь. Тэр эхлэлийг тавиад тэр надад үнцэнтэй байд юм уу? Эхлэл 50% гэдэг байгаа шүү. Тийм. Харангаал авахт би маш их баярлж өгдөө шүү. Миний л ах гэдэг байлаа. Сасаа бол алин том хөх. Тэр их гоё төвхтэй байгаа шүү дээ. Тэр надад их юу санагдсан. Одоо юу гэх юм. Би ахгүй л дээ. Тэгтээ нэг юм ахтай хүний мэдрэмжийг дуулсан юм шиг. Угаасаа тэгсэн л байгаа л та. Зүгээр л би яг сонсоод нэг юус ахтай байсан бол иймэрхүү л ах ч юм уу нэг юм бодлоод бол надад тийм мэдрэмж орж ирсэн. Тэр дууны тухай яриа. Би өөрөө ахгүй байхгүй. Ерөөс амьдралд ахгүй, аавгүй. Манай ээж хоёр ихтэй дүү байдаг л да. Гэхдээ бид нэг амьдралаас л жоохон хоол өнгөрсөн. Тэгээд бүр ээжигээ өнгөрснөөс хойш бүр яг нэг юм эрэгтэй хүний нүмер нөөлгөнд нэг хаяа нэг амьдрал нуурд хэцүү байдаг шүү дээ. Тэнгүүд нэг аавтаа ч юм уу нэг ахтай энэ байл гой санагдаад байдаг шүү дээ. Өмөөрүүлж хамгаалуулах тий. Тэр чинь заавал эмэгтэй юм уу заавал дүүнэр хүсэх албагүй. Хүн бол хүсэн шүү дээ. Тэгээ надад ерөөсөө ах нар таардаг. Яг уур ах нар мань байгаа л да. Тэгээ илүү ингээд нэг юм нэг гой тотон байдагтай уйлаал. Миний өмнөөс жаргал зовлон ингээд хуваалцаал явах юм ах байдгүй учраас би бол дүүнэртэй бол тийг ах хийгээ явчих жоохгүй ингээл сайн муу бүх юмны хөөдөс норж байлдал явчих шүү дээ. Тэгээ тийм юм дутагдаад бас болохоор өөртөө зориулаа хийцэн дог юм уу? Юм ахтай байх юмсаа гэдэг. Хэрвээ би ахтай байсан бол ахыгаа ингэж хайрлах юмсаа гэдэг бодохоор ах гэдэг дог хийсэн. Би бас ахгүй байхгүй. Тий ахтай байсан бол гэж. Тий. Боддог тий. Нэг юм орон зай байдаг шүү. Би ч аавыгаа бага бахтаа алдаад. Тэгээ нөө одоо ингэ надад аавын тухай дуу сонсохоор амар сонсогддог байхгүй. Мандаа шүү. Яг ингээл нэг юм сайн тэгэнгүүт энийг мартахгүй юм лээ. Би яг бага бахтаа ингээд ийм болж энэ даа гэдгийг ойлгосон зөв тухайн үед ингээд ойлгоод байгаа юм шиг мэдрээд байгаа юм шиг боловч ойлгоогүй юм бэл. Яг л би нэг жилийн дараа мартцсан ингээл явж лээсэн баг. 2 жилийн дараа 3 жилийн дараа хаа нэг ингээл бодогддог бодлоод нь холдоол тий. Тэгээд том болгоцсон айгүй хэцүү болж байна. Энэ дотроос ингээл тогшигдоол тий. Магадгүй одоо дуу ичгээсэн ч юм уу нэг юм хүний нэг юм дотроос нэг нэхэгддэг зүйл хүний бодлоос салахгүй л. Нас явах тусмал тэгэл ойлгох юм да. Бүгдийг нөөцлөл, бүгдийг хайрлал, бүгдийг өрөвдөл хэлэх юм да. Тэгээ одоо чи тэр ярьж байгаа юмс нэг 10 ах 5 ах хүмүүс бас нэг өөр юм бодож байгаа. Тийм тий. Өөрөөс амныхаа салаар гоцож өгч юм да гэл. Би ч нэг 10 жилийн өмнө бас нэг иймэрхүү юм бодож л ээжтэй гэдэг.
Эсвэл дүүн одоо ингээ 10 жилийн дараа ингийн багтаа ч юм уу те. Амьд яваа амьдрч явна. Тэр тусмаа тэгээд юм хийгээд олонныхон дунд хин нэгэн байна гэдэг л өөр хамгийн том аз жаргал юм да. Айтайхан хүн байчаас те. Тийм штэ. Нээжийнх нь нэрийг ууглахгүй байх юмсан гэдэг. Би бол багаас аавыгаа мэддэг ч. Тэгэхээр чи тэр хөвч гэсэн аавын үн чинь өөрөө уухгүй. Тэгээ чи айгүй их бодож хийсэн аав ээжийн юм бүтээлийг би аавын үн чинь байхгүй учраас шүмжлэхийн тэнийг болчих жоохгүй. Би ээжийнх нь нэрийг л амьдралдаа хийж чадаагүй дутуу бүгдийг одоог үзээч. Болгон гэдэг хүний ганц том шар хүн нэг айтайхан шиг хүний нийгэмд хөл алчихгүй яваад дуусгамсаа л гэж бодлоо. Эцсийн том мөрөдөл байна да. Уран бүтээлч байгаа тань. Ах байгаа тань бас тий. Чаддаг хүн ер нь л хамгийн сайн чаддаг юм ал олол тэрийг өрөөл явах юм зөв юм билээ тий. Гэхдээ тэр надаас нэг юм бодол төрөөд байгаа юм. Өөрийнхөө чаддаг зүйлийг олно гэдэг бол яг бурхны билэг. Тий. Хүн болгон тэгж чадаагүй байх. Өөрийнхөө дуртай зүйлийг ойлгож мэдрэнэ гэдэг бол үнэхээр том. Тий, авиас гэдгийг юу гэж ойлгодог вэ? Авиас уу? Тий. Мэдгүй би бол одоо бурхны нөгөө өгдөл ген мэн гэдэг одоо юу гэдэг нэрийг би бол хөдөлмөр гэж боддог. 99% хөдөлмөр 1% авиас. Угаасаа хүн болгонд ямар нэг байдлаар нэг юм 1% байж л байгаа. Бүх юм дээр 1% бол байгаа. Тэрнийг тууштайгаар яг өөртөө итгэх гээд байгаа даа шүү дээ. Өөрийгөө тэрд ажиллах гэдэг шүү дээ. Одоо магадгүй би хөтлөгч байлаа гэдэг. Хүн анхнаасаа би хөтлөгч байж чадахгүй л байгаа шүү дээ. Гэхдээ би өөртөө итгүүлээд байгаа байхгүй. За би хөтлөгч. Би чадна. би үл ингэж бод. Би энийг л хийх юмс юм. Би үл энийг ингэж боддтой. Энэ амьдралыг ингээл энэ нийгмийг энэ хүмүүсийг хараад хаа. Одоо Эйнштейн ч юм уу, бетон, Бах мундаг гэдэг шүү дээ. Паул Авсаргой гэдэг хүмүүс. Нэг хүн авиас тэр хөдөлмөрсөөр угаад тийм мундаг төрж байгаа хүмүүс биш. Авиас гэдэг бол угаасаа хүнд илүү заяадаг юм. Төрмөл. Тий. Энийг ардчилсан нийгэмд тэнцвүүлэхийн тулд ч юм уу хөдөлмөр гэдэг ийм үгээр тарих угаадаг юм хийдэг ба. Авиастай байж чи авиасгүй нэг бүхий удамгүй хүүхдийг бүхий удамтай хүүхдэрийг барилдуулаад хооронд нь явхад үр дүн шал өөр. Яг тийм л дээ. Зүгээр би ингэж утсан. Боддیں۔ Бурхан хэрвээ байдаг бол хүн болгонд авиас өгдөг. Салбар одоо хүн болгон амьдрал дээр салбарт өөр юм хийгээ явж байгаа. Яг энтэй адилхан. Салбарын өөр одоо нөгөө нийгэм авиас гэр спортын авиастай ч мурлагийн авиастай гэдэг энийг авиас гэж бусны авиас биш гэж хараад байхгүй. Гэтэл хүний зүгээр сайн хань хийж чаддаг ийм авиастай төрүүлсэн юм байна. Яах. Тэ. Тэр чинь хамгийн том авиас юм шиг. Сайн бизнес хийдэг ийм гүйлгээ тарихтай хүн байна. IT-ийн магадгүй сайн хүний аав ээж хийх авиастай хүмүүс байна. Эний чинь хүн нийгэмдэр нөгөө гоцгойд болж гардггүй учраас анзаардгүй болохоос биш. Энэ бүхэн чинь авиас. Машин засдаг авиас, техникийн учир болдог авиастай хүн байна. Гэтэл энэ хүнийг хажуу хөндлөгийн хэлэхдээ чи энэ дуучин шиг болохгүй болохоор чи авиасгүй гэж хэл. Тэгэхээр хүн баг багтаа ч юм уу амьдрах хугацаанд би юунд авиастай бэ гэдгээл болох хэрэгтэй. Тэгээд явал энэ үр дүн илүү гарна. Сумочд нэг хэсэг давга аварга авиг одолсон чинь Японд тийм хүмүүс амар хоцгос хүүхдүүдээ сумоч болгоо. 40-50 хүнээс хүүхдээс нэг л тэнцдэг гэж. Яадаг гэхээр хүүхдэн зүгээр жингийн илүүдэлтэй тархалтай юм бандар болохоор ээж аав харахаар манай хүүхд бүх болно гэдэг авчдаг. Тэгэхэд тэнд даваа жаргал аваргын түүх байх шүү дээ. Бүхий удамтай чөрөөс хүүхд очиод одоо яаж авиас гэдэг нь заах өндөр болоод бак болоод тэгтээ ухаан бас байгаа шүү дээ. Авиас төр нэмдэг нь хөдөлмөр чинь өөрөө туршлага болж өндөрч тийм л гэж боддог шүү дээ. Надад болохоор яг би бас нөгөө өнцгөөс нь л хараад байна. Хүн болгон авиастай хүн болгон 1% байгаад байна гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр ингээ авиастай юм бол түүнийхээ төлөө хий хөдөлмөр л. Өөртөө итгээд тэрнийг өдөр тулгын тууштай. Тэгжиж тэр хүн чинь юм одоо би бол тэгж боддог байхгүй. Үнэхээр юм суу бүтээл хийсэн хүн бол шууд нэг өдрийн дотор хизээч хийгээв. 30 жил 40 жил. Үгүй шүү дээ. Тууштайгаар хийж агаад үгүй шүү дээ хийдэг болов уу гэж боддتي. Бетхон Мозерт нөгөө шофен эдэр чинь 7 8 настайдаа л бүр ингээд тодроод те. Энд чинь өөрөө авиасын бас нэг хэмжээ шүү дээ. Тэгээ миний бодлоор юунд авиастай байна гэдгээ өөрийнхөө чаддаг юм ихлээд оол гэдэг ч тэр ихгүй. Би компьютерт авиастай бол тэрийг л илүү олон жил хөдөлмөрлөхөд тэр нь илүү том үр дүн болж гарч ирдэг ч юм уу. Тэрнээс
компьютерт авьяастай өгдөг чи авьяастай минь дуул гэж зодоод байвал хэцүү өстэй чи дуул. Нөлөөх нь дуулна гэд итгэцэн, буруу итгэцэн тий. Дуулах гал яваад идэг. Тэгэхээр авьяас гэдэг чи өөрөө хүн болгонд өөр төрлөөр очдог. Тэрийг олж нээж хөгжүүлж чадсан амжилтанд хүрдэг. Тэрийг тодорхойл бүр аз. Тэрийг олж чадаагүй хүмүүс бол тэгээд өрхөдөг үлддэг байхгүй. Хүний сайн хань гэл амар хүний сайн хань. Зүгээр л хүний гоё хань байж чаддаг хүмүүс байж шүү дээ. Тэгэд бид нэр өнөөдөр их нэртэйгээ 10,000 харилцааг 10,000 гэл байж байгаа хүмүүс. Тэгээ би бол авьяас хүн болгонд очдог. Очихдоо химжээ загвар нь өөр өгчдөг. Өөр өгдөлтэй. Тий. Өөр материалтай тий. Тий. Тэгвэл одоо ингээл хүн болгонд дуулах гал манай студид ирнэ. Яг ялгардаг байхгүй. Авьяас дуулах авьяас баг. Өөр юм авьяастай. Тэрнийг бол одоо салбарын хүн бол шууд мэдэн шүү дээ. За цаанаасаа урлагт явах хэвээр өгөгдөлтөө авьяастай хүн бол тий шаал өөр. Тэгээд ямар ч авьяасгүй зүгээр караконод очим каракод хамаагүй орилдог хүн байж би ингээд уран бүтээл хийх гэдэг хүмүүс зөндөө байна. Тэгэхээр энэний чинь хооронд одоо нэг яг авьяастай авьяасгүйгийн хооронд ажил хийж байгаа юм учраас бас тийм надад ирсэн үр дүн би ингэж бодохгүй. Ер нь ингээд авьяас бол хүн болгонд байд юм байна. Тэгтээ дуулдаг авьяастай байх уу, хөгжим дардаг авьяастай байх уу, барилга барьдаг авьяастай байх уу, 8 компьютер ингээд салбарт өөр авьяастай. Жишээ нь IT гарлаг нөхрийг одоо нөгөө Монгол гэдэг багтаа би урлагийн авьяаснууд нэг жоохон байна. Тэгээ би компьютернүүдэд багхгүй шүү дээ. Эцэст тэд нар шиг тоглолдог бол байхгүй. Хэдэн жилнүүдээ тийм шүү дээ. Бид нар ч гэсэн тэр контр чинь алаах гарч иж тоглосон шүү дээ. Тэгэл хаана амжилт нүрж байгаа надад. Тэгэхээр авьяас өөрөөр л идэг. Тэрнээс 1% авьяас 99% хөдөлмөр гэдэг нь бодлоо. Яг авьяастай байгаад хөдөлмөрлөхгүй бол тэр 1% бол тэгээ байхгүй болно л гэхдээ да миний зөвөр санаа. Подкаст маань өндөрлөх төгсөн байна. Хоёлаа бас маш богинохон юм шиг дэвэн дэлхийлээ ярьлаа да. Сайхан ярьлаа. За тэгээд энэ подкастыг үзэж байгаа монголчууд минь ухаантай да тэгэхэд. Хоккейгийн ухаанаар хандаарай тэгэхэд. Энэ одоо юу солиор. Гэхдээ надад бол гоё л байлаа. Сайхан ярилцлаа. Надад ч гэсэн маа нэг брэнд асуулт байгаа. Тий. Энэ артист ялангуяа дуу уран бүтээлчдээс асууж байгаа. Хэрвээ саасаа хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжмийн зэмсэг шиг дуурах бол төгөлдөр уршдаг байсан. Төгөлдөр урт толгойлон жил найзлаа. Бүх дууралт байна гэж байна. Бүх дууралт байна. Хамгийн ямарчилж өгсөн хөгжим. Ямар өөр оцсон хөгжим ч юм бол хэцүү шүү дээ. Төгөлдөр уршил байх гэсэн баг та. Хаан хөгжим гэж нэрлэлсэн байна гэж харахгүй л. Амьдралын минь зурагч төгөлдөр уршил олон өнгөн дээр явж байна. Хийж байгаа уран бүтээлүүд маань ч гэсэн олон өнгөн дээр савлж юм. Төгөлдөр тэрүүл тодорхой. Бат хэлээ, шууд хэлээ гэж. Юу энэ асуудаг гэж. Яа. Магадгүй одоо хоёулын сонсож байгаа хүмүүст одоо яг нэг жижигхэн зүйлийг гоё уриалах төхөө. Манайхан ууж байгаа хэцгаач юм. Би бол ингэж боддог шүү дээ. Улс их орны хөгжил, айл гэрийн хөгжил, үр хүүхдийн чинь хөгжил хэн дээр байдгүй гэхээр яг өөрөө өртөд байдаг. Хэрвээ чи улсаа хөгжүүлэх гэж байгаа бол хэн нэгнээс битэнийх өөрөө л. Чи нэг ч гэсэн юм годомжинд хараад нэг ч гэсэн юм хайрл. Чи ирээдүйд үр хүүхдээ амар амгалан 51 юмд үлдээ гэж бодож байл чи одооноос үр хүүхдийн найзад, үр хүүхдийн ангийнхан ч юм уу те. Годомжинд яваа хүүхдэд зөв ханд. Зөв үлгэр дуурайл үзүүл. Намайг баг байхад миний юм надад илтгэв байсан байхгүй юу? Миний хөл мундаг явж энэ гэр бүлээ авч явна. Миний хөл юм байх хэрэгтэй гэдэг тэр үг намайг дол өгүүлж явдаг. Би мэдээ амар хайртай одоо. Тэгэхээр хүүхэд байх хугацаанд нь ямар дурсамжийг ямар хүн зөв талаас нь зөв хэлж өгнө гэдэг өөрөө нэг насныхаа амьдралын код болж явдаг юм байна гэдгийг би эндээс ойлгодог. Тийм учраас хүүхэд энэ нийгэм энэ гэр бүл яаж явах гэдэг бол зөвхөн чам дээр над дээр тэрнээс энэ улс төрийнхний чинь саран дээрээс юм авчирч ирээ тавьчаагүй шүү дээ. Энэ нийгэм дундаас л өсөж гарч байгаа хүн ийм болж байгаа гэдэг чинь энэ нийгэм хэр өөрөө буруу муухай явж байгаа гэлэрл. Өнөөдөр өөрөө өсгсөн хүүхдүүд дээр буцааж орлоод бид нар яах.
ирээдүйн нийгмийг сайхан болгоё гэж бол өнөөдөр үе болгонтой хүн болгонтойгоо зөв харьцсан. Гоё байгаасаа. Гоё бүлгэмддэг байгаасаа л гэж бодож байна. Энийг л уриалмаар. Ер нь нэвтрэл болгоноор л энийг л ярьдаг дөө шавшав гэл. Уу яг нэг тодорхой хэмжээнд 1 2 хүн ч нөлөөлчих гэж бодож ярьдаг байхгүй. Бол нэг хэлээд хангалтгүй шүү дээ. Тий. Хэл боломж нь олдвол хэлжлэх хэрэгтэй, уриалжлах хэрэгтэй тий. Хүн хэлхээс нааш гэдэг шиг. Тий. Хэлжлээ яа тэгэл сайн муу үзчихлээ. Амаа ахгүй одоо тэр сошиалд дархлаа сууцдаг. Хүмүүст орон солиоржлээд энийг дэвлэн өнгөрдөг. Үгүй яах вэ? Тэгээ хүн одоо бид нар л өөр өөрсдийнхөө хэн юу гэж юм гэдгийг л тунгааж бодохгүй юм болоо. Тэгээд бодохгүй өөр бие бинийг шүмжлээд яах вэ? Тийм шүү дээ. Хас үг. Тэгэл ханд очил гацсан. Салхи бол. Би бол шүмжээс бол маш хол байгаа шиг зүгээр. Окей. Хүүхдингэр подкастт маань оролцооч гэсэн урилгыг бас амар гоё нааштай хүлээж авч хүрэлцэн ирсэн. Артист, хөгжмийн продюсер, Дутааваач. Яруу арт, продакшны тозын дарга, ерөнхий захирал, артист Сааса боёо Санчир танд баярлалаа. Маш их баярлалаа. Гоё нэвтрүүлэгт хилэн далангүй байдаг. Хөвөнийг бас дотроос нь яг хувь хүн дандаас нь харуулж чадаж байгаа юм шиг надад санагдаж байна. Энэ нэвтрүүлэгт оруулсанд танай хамт олонд маш их баярлалаа. Баярлалаа. Олон гоё дугаарыг хийж, олон гоё зөв талаас нь зөв өнцгөөс нь хүмүүсийг харуулаарай гэдгийг л хүсэе да. Баярлалаа. Баярлалаа. Хүүхдингэр подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бүхний албан ёсны хуудсуудыг дагаж бидэнтэй нэгдээрэй.